За сайн байцгаана уу та бүдэд энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулъя төрийн бус байгууллагаас эрхлэн явуулдаг терминал подкаст маань өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр маш сонирхолтой зочид ирсэн байна. Өнөөдөр нийгмийн даатгалын ерөнхий газраас за хяналт шалгалтын газрын шимтгэл хураалтын арга зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн азмаа. За мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын тэтгэврийн даатгалын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн сосор бурамнаар ирсэн байна. За ингээд яагаад бас энэ дугаар маань нэлээд сонирхолтой дугаар байхаар байна вэ гэд хэлэхэд нийгмийн даатгалын ерөнхий газрыг одоо манай бизнесээ томруулах төрийн бус байгууллагын одоо түнш дэмжигч төрийн байгууллага байгаа. Манай хоёр арга хэмжээнд байцаагч одоо мэдээлэл өгөх бүх хүмүүсүүдэд илгээж оролцсон. За тэгсэн одоо азмаа байцаагч маань бас манай яг байгууллагын байцаагч байж таарсан. Тэгэхээр одоо нэлээд сонирхолтой яриа өрнүүлэх ийм дугаараас болохоор санагдаж байна. Тэгээд одоо дашнам бэлжин намтай өдөр байна уу даа л гэж одоо бодож байна да. За ингээд өнөөдрийнхөө яриаг зөмөрөө эхлэе. За тэгэхээр ер нь яг уу эхний ээлжинд сосор бурам ахлах мэргэжилтнээс ингэж асуу. Ер нь энэ нийгмийн даатгалын ерөнхий газрын маань одоо үндсэн чиг үүрэг төсвийг одоо хоримтлуулж байгаа эргээд ард иргэдтэй бас хоримтлуулсан сангаараа дамжуулаад тэтгэвэр нийгмийн халамжийн ингээ асуудлуудыг шийддэг. Тэгэхээр яг том зургаараа та нийгмийн даатгалын ерөнхий чиг үүрэг за улсын төсөвт бүрдүүлдэг ер нь одоо том дун статистик тэр мэдээллээс одоо хуваалцсан уу гэд яриагаа эхлэе. За бүгдний өдрийн мэндийг хүргэе. За нийгмийн даатгалын ерөнхий газар маань даатгуулагчийн одоо тэтгэвэр тэтгэмж за одоо үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалсан өвчний даатгалын төрөл болон ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох гэх мэтчлэн одоо ер нь бол тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг хүргэдэг ийм газар байгаа. За тэгээд улсын хэмжээнд манайх 21 аймаг 9 дүүргийн хувьд ингээ 31 жилийн хүрээнд 522 мянган тэтгэвэр авагчид 4.9 их найд зөвхөн тэтгэврийн даатгалын сангаас ийм зардал гаргаж одоо тэтгэвэр авагчдаа олгосон ийм тоо мэдээлэлтэй байна. За энэ дээр бас нөгөө нэмэлт мэдээлэл ингээд өгөхөд бол яг нийгмийн даатгалын байгууллага бол одоо 2025 онд нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг бол 5.5 их найт төгрөг одоо зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор бол төвлөрүүлэх тийм үүрэг хүлээсэн өнөөдөр ажиллаж байна. Тэгэхдээ энэ мөнгийг сая энэ 2025 оны 11-р сарын байдлаар сая нөгөө 4.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг бол бүрдүүлсэн байна. Тэгээд энэ нийгмийн даатгалын сангийн орлого бол бас төсвийн нэг бүрэлдэхүүн болоо явж байдаг. Тэгээд энэ шимтгэлийн ажил олгогч даатгуулагчаас энэ төлж байгаа одоо нөгөө нийгмийн даатгалын томоохон одоо энэ санг бүрдүүлэхэд томоохон нөлөөлөл үзүүлдэг энэ субъект бол ажил олгогч. Just төлж байгаа шимтгэл гэж байдаг. За энэ нөгөө нийгмийн даатгалын одоо хууль маань ер нь ямар одоо он цагуудад ер нь шинчлэгдэж байв хамгийн одоо сүүлийн шинжилэл маань ер нь хизээ хийгдэв энэ дээр бас ямар одоо ач холбогдолтой ер нь хуулийг одоо сурчлах таниулах тэр нэг том одоо нөгөө өөрчлөлт шинжилтүүд нь ер нь юу байсан бэ? За нийгмийн даатгалын хууль маань анх 1994 онд батлагдаад 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжээд за ингээд 2023 оны 7 сарын 7-ны өдрөөр багц хууль маань бүрэн шинжлэгдэж 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс ингээд хэрэгжээд явж байгаа. За тэгээд багц хуулийн шинжилтээр гэх юм бол нэлээдгүй одоо иргэд даатгуулагч тэтгэвэр авагчид ингээд таатай нөхцөлтэйгээр одоо ингээд ажил олгогч гэх мэтчил ингээд ер нь бол нэлээд тийм таатай одоо хууль маань орчин цагийнхаа үетэй ингэж одоо холбогдсон тийм
нэлээд томоохон шинжилэлүүдийг хийсэн. За би бас нөгөө өнөөдөр BDD маань гол зорилго бол яг жижиг дунд бизнес эрхлэгч нарт бид нар яг мэдээлэл өгөх, хуулийг таниулах, ойлгуулах, за одоо юу гэдэг тэр зорилго бол нэлээд байгаа. За гэхдээ ер нь бол яг хуу сүүлийн үед мэдээж ер нь татвар өндөр байна. За одоо юу гэдэг татвар дээрч тэр нийгмийн даатгал дээрч тэр үр төлбөргүй компаниуд одоо байхаа болсон байна. Ер нь энэ татварыг одоо багасгамаар байна гэдэг ийм одоо мессежүүд маш их явж байна. Тэгээд би бас өөрөө нөгөө бизнес эрхлэгчийн хувьд яг нөгөө ковидын үед бас яг тодорхой хэмжээнд нийгмийн даатгалаас ч тэр одоо нөгөө татвараас ч тэр за татвараа ер нь бол төлөхгүй төр одоо байзанжи за юу гэдэг хүнээ бити халаа хүнд цаг үеийг ингээм хамт давья гэд энэс болоод бол одоо жишээлбэл манай байгууллага дээр татвар дээрч тэр нийгмийн даатгал дээрч тэр одоо хуримтлал үүсээд тэрийг одоо юу гэдэг сүүлийн 2-3 жилийн хувьд бол одоо миний хувьд яг өөрөө байцаагч нартайгаа нүүр тулаад уулзаад график гаргаад ингээд ер нь бол төлөлтүүдээ хийгээд ер нь явдаг. Ер нь энэ нэг татвар их байна. За ер нь ингээд багасах хэвээр. За ингээд бүх хүн жигд ингээд төлдөг бай гэдэг ч юм уу тий. Энэ зүйлүүд ер нь ямар ингээд мэдээж бас учир шалтгаанууд байгаа бах. Тодорхой хэмжээнд та хэдийн маань нүдээр харахад ер нь яагаад ийм асуудлууд гарч ирээд байна гэж ер нь харж байна. За нийгмийн даатгалын тогтолцоо бол өөрөө бас нөгөө эв санааны зарчим дээр бол тулгуурлагдчих байдаг. Тэгэхээр нөгөө даатгуулагч ажил олгогчоос төлж байгаа шимтгэл маань өөрөө одоо өнөөдөр сар бүрийн нэгэнд олгож байгаа өндөр нас хөтөлбөрийн чадвар түр алдсны тэтгэвэр мөн тэжигч алдсны тэтгэвэрт бол сар бүр ингээд зарцуулагдж байдаг. Одоо 520 гаруй мянган даатгуулагчд гэсэн үг. Мөн энэ шимтгэлээс тэтгэмжийн даатгалд бас хөтөлбөрийн чадвар түр алдсан буюу нөгөө ажилтан маань эмнэлэгт өвчлөлт хэвтлэг гэхэд эмнэлгээс гарахад нөгөө лист гэж бичиж өгдөг. Тэр лист эмнэлгийн гуудас за тэгээд дээрэс нь жирэмсэн амарцны тэтгэмж за оршуулгын нас барагчийн арга гэрт олгох оршуулгын тэтгэмж эднэрийг одоо энэ ажил олгогч даатгуулагчаас төлсөн шимтгэлүүд нь бол зарцуулагдаад нөгөө одоо тэгэхээр яг энэ 2025 онд бол 150 гаруй мянган даатгуулагчд бол энэ тэтгэмжийг бол олгосон байдгийг. За үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан болон тэтгэмж болон ажилгүйдийн даатгалыг бас одоо 38.6 мянган даатгуулагчд бол ажилгүйдлийн ажилласаа гарсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж бол олгогдоод явж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо төлж байгаа даатгуулагчийн шимтгэл эргээд одоо энэ хүмүүст ингээд зарцуулагдаад явж байгаа л гэж ойлгоход болно. За дээрэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ер нь хэдэн өв байдгийм бэ? Ямар хүмүүс одоо энэ ажил олгогчоосоо хэдэн төлдгийг даатгуулагч хэдэн өв төлдгийм бэ гэд би одоо энэ талаар хэлэхэд бол ажил олгогч болохоор тэтгэврийн даатгалд бол 8.5%. За даатгуулагч болохоор тэтгэврийн даатгалд 8.5%. За тэтгэмжийн даатгалд бол ажил олгогчоос 1%. Гэхдээ энэ бол нөгөө сар болгоны үндсэн цалин олгож байгаа цалин өснөөс ингэж төлдөг байхгүй юу. За юу даатгуулагчаас болохоор 1.8%, ажилгүйдлийн даатгалд ажил олгогчоос 0.5%, даатгуулагчаас 0.2%. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан даатгалын өвчлөл санд бол зөвхөн даатгуулагчаас бол авахгүй, ажил олгогчоос авдаг. Тэгэхээр энэ ажил олгогчоос бол 0.5-аас 2.5% ийм ялгамжтайгаар авдаг. Яагаад гэвэл нөгөө ажил олгогч маань өөрөө бас ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Хөдөлмөрийн хүнд нөхцөл үү, хортоо нөхцөл үү, эсвэл энгийн ажил мэргэжил үү гэд мөн даатгуулагч маань тухайн үеийнхэн одоо барилгач нь үү, эсвэл ямар ажил мэргэжил ажиллаж байгаа вэ гэдгээс шалтгаалаад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалыг бол 0.5-аас 2.5% гэд ингээд нийтдээ 24-өөс 26%-аар төлөгддөг. За энэ 24-өөс 26% болохоор эрүүл мэндийн даатгал ажил олгогчоос бас 2%, даатгуулагчаас 2% гэд ингээд 4% нь бол эрүүл мэндийн даатгалын энэ шимтгэлийн хувь хэмжээ орсон байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага дангаараа тусдаа бие даасан байгууллага. Тэгэхээр манай энэ нийгмийн даатгалд бол эрүүл мэндийн даатгалын хуулинд бол даатгуулагч эрүүл мэндийн даатгалд
заавал даатгуулна гэд заасан байдаг учраас одоо энэ даатгуулагч ажил олгогчоос төлж байгаа 4%-ийг нийгмийн даатгалын байгууллага бол зөвхөн хурааж, хуримтлуулж, цуглуулж аваад нийгмийн эрүүл мэндийн даатгал руу буцаага шилжүүлдэг гэсэн үг. Тэгээд эрүүл мэндийн байгууллага бол энэ одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ худалдаа авж байгаа хувьсах зардлыг дээрээ бол энэ мөнгөөс бол зарцуулагдаад явж байгаа. За тэгэхээр одоо ингээд танд нэмэх санаа байсан уу? За ер нь бол мэдээлэл би бас нөгөө ковидын үед бас нэг ажил олгогч маань бас нөгөө шимтгэлийн өөр нэлээд хуримтлагдсан. Яг энэ ковидын үед бол ер нь бол нийгмийн даатгалын байгууллага бол ажил олгогч дээр бол ямар ч арга хэмжээ аваагүй. Одоо жишээлбэл нөгөө хууль заасан хугацаанд уг нь бол сардаа багтаа шимтгэлээ төлөх үүрэгтэй шүү дээ ажил олгогч. Тэгэхэд бол одоо энэ ковидын үед бол харин нөгөө хөнгөлөлт чөлөөлтийг бол олгосон. Дээрээс нь одоо хөнгөлөлт чөлөөлт тэтгэврийн даатгал эдгээр нь бол 100% бол тухайн үедээ бол хариуцаад зөвхөн эрүүл мэндийн даатгалаа төлөх зэрэг засгийн газраас бол бас тогтоол гарч бол яг тэрийг бол хэрэгжүүлж явж байсан. За тэгэхээр одоо юу гэдэг одоо ер нь бол эн чинь ингээд нөгөө нэг талаараа бол мэдээж бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг юм уу. За тодорхой хэмжээнд яг одоо ажил хөдөлмөрийн идэвхтэй цаг үедээ бол ажиллаж явах үедээ бол за татвараа төлөх нь бол одоо төрсөн тодорхой, татвараа төлөх нь тодорхой гэдэг зүйл байдаг. Энэ ер нь одоо манай улсад одоо улсын энэ одоо ойролцоогоор за нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ ингээ багц одоо татвар гээд аваад үзчихээ л да тий. Тэгэхэд энэ маань ер нь одоо бусад гадны улс орнуудтай харьцуулахад хэр ер нь одоо өндөр гэдэг юм уу, дунд гэдэг юм уу, эсвэл одоо ямар түвшинд байдаг бол та хэд маань яг манайх ер нь гайгүй штэ гэдэг одоо Германд тэд гэдэг ч юм уу Азийн орнуудад тэд гэсэн тиймэрхүү ер нь ерөнхий мэдээллүүд хэр байдаг вэ? За ер нь бол манайх ч нөгөө нэг нийгмийн даатгалын одоо салбарынхаа хувьд гэх юм уу гадаадын орнуудтай ингээд одоо туршлага солилцох ч юм уу тиймэрхүү юмнууд бол Дэлхийн банкнаас иймэрхүү юмнууд бол зохион байгуулагддаг. За тэгээд яг манай одоо шимтгэлийн хувь хэмжээний хувьд гэх юм бол манайх бол нэг тийм харьцангуй өндөрт бол нэг ордоггүй. Тэгэхээр яг нөгөө нийгмийн даатгалын одоо даатгуулагчийн маань төрөл нь болохоор албан журмын болон сайн дурын даатгал гэсэн хоёр төрлийн манайх тийм юутай төрөлтэй даатгуулагчийн төрөлтэй. Албан журмын даатгал гэдэг маань болохоор одоо ажил хөдөлмөр эрхэлдэг одоо хүмүүсийн хувьд бол албан журмын даатгал болоод явна гэсэн үг. Сайн дурын даатгал гэдэг маань болохоор одоо малчин болон хуваарь хөдөлмөр эрхлэгч одоо өөрсдийнхөө орлогын түвшин буюу хэдэн төгрөгийн орлогоос сайн дурын одоо юугаа шимтгэлээ төлөх вэ гэдэг юугаа одоо сонголтоо өөрсдөө тодорхойлоод орлогоо тодорхойлоод сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулах ийм хэлбэр баггүй. Албан журмын даатгалыг хувь хэмжээ маань 24-өөс 26% гэд түрүү ярьчихсан. За энэ дээр нэмэлтээр гэх юм бол яг хөө тэр нөгөө нэг үйлдвэрлэлийн ослын хувь хэмжээг зөвхөн ажил олгогч төлнө гэж байгаа. За энэ дээр болохоор 0.5-аас 2.5% нь одоо тухайн ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарат одоо хэвийн хөдөлмөрийн хэвийн нөхцөл үү ямар нөхцөл вэ гэдгээс хамаарч шимтгэлээ төлж байгаа гэсэн. За үйлдвэрлэлийн осол нь яадаг вэ гэхлээр одоо ажил олгогч ер нь бол ажилтнаа хариуцаад тухайн одоо ажилтан маань ажлын байран дээр осол гэмтэлгүй ажиллах ажиллаж гин үү одоо тэр одоо гэмтэлгүй ажиллах тийм одоо нөхцөлийн ер нь бол ажил олгогч бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Тэгээ тэр үүднээсээ ингээд яг хуу төлөх хувь хэмжээ маань ингээ өөр бийж идэг. За тэгээд сайн дурын даатгуулагчийн хувьд бас үйлдвэрлэлийн ослын даатгалд шимтгэл төлдөг. Тийм. Окей. За тэгэхээр одоо би дараагийн нэг хэд хэдэн ингээд бэлдсэн асуулт маань ерөнхийдөө мэдээж нийгмийн даатгалын системийн үндсэн зорилго бол иргэдээ хамгаалах, ирээдүйд одоо учирж болох эрсдэл одоо өндөр насны тэтгэвэр, эрүүл мэнд гээд энэ зүйлүүд рүү хуримтлагддаг. Та бас түрүү ер нь хэллээ. Ер нь бол 5 сан байдаг. Энэ 5 сангийн 4 санг бол та хэд маань өөрсдөө шууд одоо хуваарлж эрүүл мэндийг болохоор тэр хэд маань өөрсдөө
тусдаа шийдвэрлэдэг гэсэн юу вэ те. Тэгэхээр ер нь энэ яг жижиг дунд бизнес эрхлэгч нарт болохоор тодорхой хэмжээнд энэ маань ер нь яагаад санхүүгийн ингээд магадгүй дарамт болоод яагаад өнөөдөр одоо тодорхой хэмжээнд үр хоримтлагдаад тэгэл одоо данс хаагдлаа гэл одоо за сүүлийн үед бол ер нь энэ бас улс төрийн одоо тодорхой тоглолт гэхүү одоо хариуцлагатай хариуцлагагүй мэдгдлүүдээс болоод бас яг ингээд хүмүүс эн чинь ер нь одоо тийлчж магадгүй юм шиг ийм нэг хүлээлт үүсэл өршөөлийн хууль гарах гээд байгаа юм шиг ингээл ойлголтууд гараад ингэж юм. Тэгэхээр яг одоо юу гэдэг та хэдийн маань ингээд нүдээр харахад ер нь яагаад энэ бизнесийн байгууллагууд дээр санхүүгийн ингээ хуримтлал үүсээд байна. Яагаад энэ нь өөрөө эргээд дарамт болоод байна. Магадгүй ингээд одоо бизнес талдаа ямар асуудлууд байна те. Нөгөө талдаа бас яг байцаагч талдаа гэдэг юм уу дүүргийн одоо байцаагч нар дээр бас яг одоо эрх мэдэл одоо данс хаах бас тэр хүч чадал нь бас байна шүү дээ те. Тэгэхээр энэ хоёрын ингээд ер нь баланс гэх юм уу тэр ойлголтын зөрүү хариуцлагагүй байдал гэж юм уу те. Ер нь юунаас болоод энэ асуудлууд үүсээд байна. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол 63 мянган ажил олгогч байдаг. Үүний энэ 63 мянган ажил олгогчийн цаана бол яг 1 сая гаруй сая 100 орчим мянган даатгуулагч ажиллаж байна. За энэ эдгээр даатгуулагчийн одоо нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө одоо өнөөдөр яг өнөөдрийн байдлаар бол 700 гаруй тэрбум төгрөгийн өртөө нийтдээ 30 гаруй мянган ажил олгогч байна. За энэ шимтгэлийн 30 гаруй мянган ажил олгогч яагаад шимтгэлийн өрөө үүсгээд байна вэ гэвэл одоо эдийн засгийн санхүүгийн байдал байна. Янз бүрийн шалтгаан ер нь хэлж байна л да. Тэгэхээр одоо нөгөө нийгмийн даатгалд бас энэ ажил олгогчоод дэмжиж ер нь бол энэ 2025 онд бол нийгмийн даатгалын байгууллагаас бол даатгуулагчдыг дэмжих ажил олгогчдыг дэмжих тэмцэл бол болж зарласан нэг салбарын хэмжээнд бол тэгэхээр сая энэ 2025 оны 9-р сард бол нийгмийн даатгалын ерхий газрын даргын тушаалаар бол бас нэг сарын хугацаатай аян зохион байгуулсан. За энэ аянд бол бас ажил олгогч даатгуулагчаа дэмжих мөн санхүүгийн доктортой үйл ажиллагааг нь бас доктортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бол ихтгэлцлийн аян гэдэг нэг сарын хугацаатай бол шимтгэлийн үр төлбөрийг хоримтлагдсан өртөө ажил олгогчийн үрийг барагдуулахаар тийм ихтгэлцлийн аян зохион байгуулсан. Тэгээд яг энэ сарын хугацаанд бол ер нь бол 524.9 тэрбум төгрөгийн өртөө 170 гаруй мянган даатгуулагчтай 19,400 ажил олгогч бол хамрагдахаар бол бидэнд бол энэ судалгаа мэдээлэл бол гаргасан байсан. За тэгээд үүний дагуу ингээд ажиллахад бол бас яг бид нар бол ер нь бол манай нийгмийн даатгалын байгууллагууд сургалт сурчлагыг бол хангалттай хийсэн. Дээрээс нь бол бас нэлээд ажил олгогчдыг бол хамруулах тал дээр бол нэлээд ажил бол хийгдсэн. Тэгээд энэ яг энэ үед бол бас юунд бол хангалттай үр дүнд бол хүрээгүй. Яг ингэхэд бол 5,800 ажил олгогч л хамрагдсан байж байдгийн. Тэрний болохоор 63.8 тэрбум төгрөг. Энэ аянд болохоор бол зөвхөн ганцхан гэрээ байгуулах биш өмнө данс хаачихсан одоо нөгөө дансаа хаацсан байгууллагын 10% шимтгэлээ төлөх юм бол дансын нээгээд тэгэхээр тухайн байгууллагынх нь ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэвэр тэтгэмж төлбөр зардлыг нь бол олгохоор за мөн тухайн 10%-ийг бас хуримтлагдсан өрийн шимтгэлээ төлчих юм бол гэрээг нөгөө 6 сараар хүртэл байгуулад мөн хугацаатай гэрээтэй өмнө байсан байгууллагууд маань төлбөрөө сардаа багтаагаад хийжсэн гэрээний үүргийг хэрэгжүүлжсэн бол ахаад 6 сараар сунгах бас маш их том боломжийн юм аян бол зохион байгуулагдсан байж байдгийн. За тэгээд яг энэ аяны нийт хугацаанд бол 63.8 тэрбум төгрөг бар эдгээр яг энэ ажил олгогч энд ингэж хамрагдсан нөгөө гэрээ байгуулсан гэж байгаа боловч яг ер нь бол яг 105 тэрбум төгрөгийн бол шимтгэлийн орлого бол орсон. Тэгээ хамгийн гол нь шимтгэлийн өртөө байгаад байна гэдэг асуудал маань бол эргээд ард нь бол нөгөө даатгуулагч хохирж идэг. Тэгэхээр энд эдгээр шимтгэлийн өртөө ажил олгогчийн даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмжийг олгоход бол 1200 даатгуулагчийн 1.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж бол олгосон дүнтэй бол энэ аян бол зохион байгуулагдчихл дууссан.
За энэ шимтгэлийн өөр авлагатай холбоотой ярьж байгаа дээр би бас нөгөө ажил олгогчийн эрх үүрэг гэж бас байдаг. Нийгмийн даатгалын сая 24 оны 1 сарын 1-ээс мөрдөж байгаа хуулинд бол ажил олгогч даатгуулагчийн эрх үүргийг бол бас тодорхой зааж өгсөн. За ажил олгогч ер нь ямар эрхтэй байдаг юм бэ гэвэл нэгдүгээрт нь болохоор бол ажил олгогч ажилгүйдлийн даатгал болон үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас бол хөнгөлөлт чөлөөлөлт бол авах хэрэгтэй. Мөн илүү төлсөн шимтгэлийг буцаа авах хэрэгтэй ажил олгогч. За нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөй холбоотой лавлгаа тодорхойлолт болон мэдээлэл зөвлөгөө сургалт бол авах эрхтэй байж байдгийг. За тэгээд мөн нөгөө нийгмийн даатгалын байгууллагын бас хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол эрх хүхийн албан тушаалтанд бол мэдэгдэх, тэгээ гомдол гаргах, хэрвээ гомдлыг эс зөвшөөрвөл нийгмийн даатгалын ерхий газрын дэрэгдэх маргаан хянан шийдвэрлэх зүйлд бол бас гомдлоо гаргах тийм эрхтэй байдаг юм аа. За ажил олгогчийн үүргийн талаар бол бас хэлэхэд бол ажил олгогч маань бол ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, тэдгээртэй адилдах гэрээ байгуулсан өдрөөс эхлээд ажилтныг бол албан журмын даатгалд бол хамруулах үүрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор орон тоо, цалингийн сан, мөн цалин үс түнтэй адилдах орлогыг бол үнэн зөв бүрдүүлж мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бол хууль заасан хувь хэмжээгээр бол сар бүр төлөх үүрэгтэй байдаг. За нийгмийн даатгалын шимтгэлийг бол тухайн сарын шимтгэлийг бол дараа сарын 5-ны дотор. За энэ дараа сарын 5-ны дотор нь бол бүх нийтээр амрах баярын өдөр болон нийтээр амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын дараагийн өдөр бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа бол илгээх үүрэг байж байгаа. За мөн энэ ажлаас гарсан ажил шийдвэр болон тушаал шийдвэрийг ажилтныхаа тушаал шийдвэрийг бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөй холбоотой мэдээллийг бол ажилтнаа бол гаргаж өгөх үүрэгтэй. Гэрээний нөгөө гэрээ дууссан бол гэрээгээ ч гэсэндээ бас нөгөө тушаалын дараа бол гаргаж өгөх үүрэгтэй гэсэн. За мөн ажил олгогчийн буруу газ даатгуулагчийг бас хохирлгүй болгох гэсэн ийм үүрэгтэй байж байгаа. За даатгуулагч болохоор ер нь ямар эрхтэй байдаг юм бэ гэхээр даатгуулагч бол илүү төлсөн шимтгэлээ буцаа авах хэрэгтэй. За мөн тэтгэвэр тэтгэмж хууль заасан нийгмийн даатгалын болцлыг хангасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй, гаргуулж авах эрхтэй. Мөн даатгуулагч болохоор шимтгэл төлөлтийн тодорхойлолт би одоо энэ хэдэн төгрөгийн шимтгэл төлөөд байгаа энэ цалин үлснээс манай байгууллага намайг миний шимтгэлийг ерөн сардаа төлж байгаа мó хэдэн төгрөгийн шимтгэл төлж байгаа энэ мэдээлэл бол бас хянах үүрэгтэй байдаг. За даатгуулагчийг бас мөн нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй хугацаа хойшилсан эсвэл хугацаанд төлөгдөөгүйгээс болж даатгуулагч тэтгэвэр тэтгэмжийн хугацаанд авч чадаагүй басан энэ зардлыг бас ажил олгогчоор бол төлөвлөх тийм үүрэгтэй байдаг, эрх үүрэгтэй байж байдаг. За би бас тэгээ нөгөө сая даатгуулагчийн эрх үүрэг дээр бас нөгөө илүү төлсөн шимтгэлийн буцаа олголт гэдэг байгаа. Тэгээ яг энэ жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч гэсэндээ бас ерөнхийдөө энэ даатгуулагч нарт ч гэсэндээ маш хамааралтай л да. Энэ илүү төлсөн шимтгэл буцаа олголт гэхээр одоо яг сайн дурын даатгуулагч болохоор давхар ажил хийгээд шимтгэлээ одоо сайн дурын даатгалагч урдчлаа төлжлөө тэгтэл дундуур нь ажилд орохоор болвол одоо нөгөө хоёр даатгалыг заавал зэрэгцүүлж төлдөг байхгүй. Тэгэхээр зөвхөн сайн дурынхаа даатгалыг буцааж авах хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол яг гэсэн үг л дээ. Одоо албан журмын даатгуулагч буюу ажил хийж байгаа хүн сайн дурын даатгалыг давхардуулан төлөхгүй л гэсэн үг. Тийм. Энэ хоёр чинь нөгөө нэг одоо давхцсан тохиолдолд сайн дурын даатгалыг буцааж авна л гэсэн үг. За тэр илүү төлсөн шимтгэлийн буцаа олголт гэдэг дээр одоо юу гэдгийг тухайн онд одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн нь хөдөлмөрийн үйлсний дээд хэмжээ болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ жилийн тухайд гэх юм бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ маань 792 мянган төгрөг. Ажил олгогчид хамааралтай шүү дээ. Одоо яг энийг 10 дахин нэмэгдүүлнэ гэдэг нь 7,920 мянга одоо дээд хязгаар болж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ албан журмын даатгуулагчийн хувьд одоо хөдөлмөрийн үйлсний дээд хэмжээ нь 7,920 мянга байх нэ. Сайн дурын даатгуулагчийн хувьд гэх юм бол
тухайн онд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн нь одоо тухайн сайн дурын даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн үйлсний дээд хэмжээ болж байгаа гэсэн үг. Тэгэхээр сайн дурын даатгуулагчийн дээд хэмжээ маань 5,544 мянган төгрөг гэсэн үг. Цалингийн орлого гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө 5,544 мянгаас сайн дурын даатгуулагч 13.5%-аар төлдөг шимтгэлийн хувь хэмжээс. Тэгээ нөгөө сайн дурын даатгуулагч, албан журмын даатгуулагчийн нөгөө нэг гол ялгаатай давуу талаа сайн дурын даатгуулагчийн давуу тал бол би ер нь хэдэн төгрөгийн цалингийн сангаас хэдийн хугацаатай шимтгэл гэрээ байгуулад төлөх бол юм бэ гэдгээ даатгуулагч өөрөө сонгодог. Тэгэхээр сайн дурын даатгуулагчийг нэг ярьсан дээр бас нөгөө малчин даатгуулагч хүүхдээ асарж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийн талаар бас товчхон мэдээлэл хүргэхэд бол ер нь бол 792 мянган төгрөгөөс сайн дурын даатгуулагч төлснөөр 106,920 төгрөг төлж байгаа. Энэ малчин даатгуулагч бол 792 мянгаас бол 61,380 төгрөгийг сар бүр өөрөө төлөхөд 57,420 төгрөгийг бол улсын төс бас бол тэтгэврийн даатгалын 50%-ийг бол улсын төс бас хөнгөлж идэг. Тэгээд энэ малчин даатгуулагчийн бас шимтгэл төлөх гэрээний хугацаа бол 5 жил хүртэл байдаг. За бас туслах малчин дээр бас эзэн малчин бас туслах малчин авч ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулад мөн бас тэр туслах малчнаа сайн дурын даатгалд бол хамруулах боломжтой байдаг. Тэгэхээр тэр сайн дурын даатгалд хамрагдаж байгаа малчны туслах малчныг бол бас яг хөдөлмөрийн хуулинд бол бас тодорхой энэ туслах малчны талаар бол тодорхой зааж өгсөн байдаг. Одоо цалин үйлсийн 30%-ийн мөнгөн бус хэлбэрээр олгонч гэх юм уу 70%-ийн мөнгөн хэлбэрээр нь олгонч гэх юм уу тэгээд энэ мөнгөн бус хэлбэрт нь бол бас юу яах вэ арх тамхи бол мэдээж өгөхгүй тэгээд тиймэрхүү хориотой юмнууд бол өгөхгүй тэгээд мөн мал болон өөртний хэрэгтэй тийм юмнуудыг өгнө гэсэн хөдөлмөрийн хуулиар бол бас энэ нь зохицуулагдсан байж байдаг. За 18 нас хүртэлх хүүхдээ асарж байгаа хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн аль нэгийг бол бас сайн дурын даатгалд хэрвээ хамрагдах юм бол улсын төс усвол 91,080 төгрөгийг бол тэтгэврийн даатгалын одоо 11.5% нь 100% чөлөөлж байна. Тэгээд юуны даатгуулагч өөрөө бол 15,480 төгрөг сар болгон төлөөд авах юм бол энэ сайн дурын даатгалын гэрээ бол 1 сард бүтэн төлснөөр бол тооцогдоод явна гэсэн үг. За 3 хүртэлх насны хүүхдээ асарж байгаа ээжүүд байдаг. Тэгээ энэ 3 хүртэлх насны хүүхдээ асарж байгаа ээжүүдийн тэтгэврийн даатгалын 50%, тэтгэмжийн даатгалын 50% буюу одоо 49,500 төгрөгийг бол одоо тухайн үеийнх нь мөрдөж байгаа хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ гэсэн үг. Одоо энэ 792 мянган төгрөгөөс тооцоод үзэхээр бол 49,500 төгрөгийг бол улсын төсөв болон нийгмийн даатгалын сангаас бол чөлөөлөд үлдсэн 47,520 төгрөгийг бол даатгуулагч өөрөө төлөөд явна гэсэн үг. 57,420 төгрөгийг бол даатгуулагч өөрөө төлж явна гэсэн үг. За би бас яг нөгөө зарим талаараа одоо нөгөө залуу бизнес эрхлэгч байлаа л да. Одоо яг 2010 онд компани үүсгэн байгуулад за ёстой эхний ээлжинд нөгөө цалингаа тавина гэдэг ойлголттой явж исэн. Тэгээ яг тухайн үед ингээд бодоход бас нийгмийн даатгалыг бол одоо нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр одоо төлж хүмүүстэй эхлээл тэгээ тодорхой хугацааны дараа яг за ер нь эн чинь төвөг юм байна. Одоо яг үндсэн ингээд цалин юмнаас нь төлхийгэл ер нь явж исэн. Тэгээ биний дараагийн асуух гээд байгаа асуулт маань ер нь энэ залуу одоо үе тийм одоо дөнгөж сургуулаа төгсөөд магадгүй эсвэл стартап компани үүсгэн байгуулж байгаа компани эсвэл шинэ одоо залуу одоо жижиг дунд бизнес эрхлэгч нар маань ер нь энэ нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх сонирхол ер нь одоо буурж гин үү эсвэл ер нь одоо энэ сонирхол ер нь хэр байдсан бол за тодорхой хэмжээнд энэ ер нь ойлголтын бас нэг зөрүү байна уу дутагдал байна уу эсвэл бас яг залуу ингээд бизнес эрхлэгч нарт сайн мэдээлэл өгөх тийм бодлогын бас тодорхой хэмжээнд таниулан сурталчлах ажил бас их дутуу байна уу. Ер нь бол ингээд яг би бол яг санаж ин л та тухайн үед одоо би өөрөөч одоо эн чинь баг нэлээд залуу байж ер нь бол аль болох татварыг бас төлөх сонирхол бол өөрөө бага байдаг. Эргээд
өө чи хизээч тэтгэврт гараа билээ. Өө хизээч одоо яагаа билээ гэдэг нэг ийм бас зарим талаараа өрөөсгөл ойлголт бас байгаад идэм болов. Ажилтнууд маань ч гэсэн одоо баг хамт олон хүмүүс маань ч гэсэн арай илүү багыг төлөөд арай илүүг бас гар дээрээ авах ийм сонирхол ер нь байдаг. Ийм нэг залуучуудад хандсан, залуу бизнес эрхлэгч нарт хандсан та хэдийн маань одоо гол хэлэх зүйл юу вэ? За ерөнхийдөө нийгмийн даатгалын үйл ажиллагаа маань одоо иргэд даатгалагчдад тэтгэвэр тэтгэмж төлбөрийг хууль нийцүүлэн олгоно л гэж байгаа. За энэ нь яах вэ гэхээр одоо нийгмийн даатгалын сангаас одоо тэтгэвэр болгоод одоо тэтгэврийн даатгалын санд хуримтлал үүсгэснээрээ одоо ямар нэгэн байдлаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, за магадгүй тэжээгч алдсан гэдэг энэ тохиолдолд бол тэтгэвэр болоод тэтгэврийн хэлбэрээр ингээд ар гэрт нь юм уу өөрт нь ингээд очиж байгаа нэг хэлбэр болчихж байгаа юм. За тэгэхээр одоо тэтгэврийн даатгалын шимтгэлд түрүүн ярьсан ажил олгогчийн одоо талаас төлөх 8.5, даатгуулагчийн талаас төлөх 8.5 гэд нийтдээ энэ 17%-ийг бүрдүүлснээрээ эргээд бид нар одоо тэтгэвэр хэлбэрээр авч байгаа гэсэн үг. За одоо бол ингээд залуу байх үедээ бол хизээж тэтгэврт гараа үлээ гэж ер нь нэг тиймэрхүү ярианууд байдаг л да. Тэгэхээр ер нь бид нар бол яг ингээд бас нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн ингээд нэгэнтэй л бид нар ажил хийж байгаа. Албан журмын даатгуулагч учраас одоо улс нийгмийнхаа одоо хөгжил цэцгэлтийн төлөө тий мэдээж өөрсдийнхээ төлөө ар гэрийнхээ төлөө ингээд ямар бид нар хуулиар одоо хүлээсэн одоо эрх үүрэг байна тий тэрийгээ бас дааж мөрдөөд ингээд явах хэрэгтэй. За тэгэхээр одоо нэг одоо ажилтны ард тэр хүн ганцаархнаа биш байхгүй юу? Тэгэхээр тэр хүний ард одоо аав ээж нь байна, эхнэр нь нөхөр нь байна, ингээ үр хүүхэд нь байна, тий дүү нь байна ч гэдэм ингээд мэдээж ганцаараа бол биш. Тэгэхээр яг нэг талаасаа ингээд тэтгэврийн юу болгоод авчиж байгаа. Тэтгэвэр болгоод. За ингээд мэдээж яг нөгөө нэг тэтгэвэр тэтгэмжийг авахд ямар тохиолдолд ирэх үүсгүү гэдэг юунууд бол мэдээж хуульд зааснаар бол бид нар тэрийг хангахгүй юу гэдэг юм а мэдээж шалгаж тэтгэвэр тэтгэмжээ бол олгоно шүү дээ. Тэгээд яг өгөөж гэдэг талаасаа бид нар харах юм бол эхлээд тэтгэвэр болгоод авч байгаа. Дараа нь гэх юм бол тэтгэмж болгоод авч байгаа. За ингээд хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдлаа. Бид нар эмнэлэгт одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад одоо хэвтэн эмчлүүлээд ингээд үйлчилгээ аваад гарч ирсэн тохиолдолд бид нар хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж гэдэг ингээд бас тэтгэмжийн хэлбэрээр авч байгаа. За жирэмслээд ингээд төрлөө тэгэхээр жирэмсэн амарцны тэтгэмжгээд ингээд бас тэтгэмжийн хэлбэрээр мөнгө авч байгаа гэсэн үг. За тухайн байгууллагада одоо ажиллаж байгаад ямар нэгэн байдлаар одоо ажлаас чөлөөлөгдлөө гэхэд ажилтгуудлын тэтгэмжийн хэлбэрээр авчиж байгаа гэсэн үг. За тэгээд ажил дээрээ одоо ажиллаа хийж агаад ирж буцах замдаа тухайн даатгуулагч одоо ажилтан маань осол гэмтэлд өртсөн тохиолдолд ялгаагүй нөгөө үйлдвэрлэлийн осол мэрэгжлээ шилтгаалсан өвчний даатгалын сангаас дахиад нөгөө тэтгэвэр тэтгэмж төлбөрийн ингээд зохицуулалтаараа ингээд буцаагаад тэр тэтгэм юуг авчиж байгаа байхгүй ингээд хоримтлуулсан мөнгөө. Гэхдээ яг нь энэ үйлдвэрлэлийн осолд хоримтлуулж байгаа хувь хэмжээ одоо хуульд нийцүүлсэн хувь хэмжээгээр ажил олгогч төлж байгаа боловч эргээд одоо даатгуулагчдад ингээд тэтгэвэр тэтгэмжийн хэлбэрээр буцаагаад зарцуулагдаж байгаа гэсэн үг. За тэгээд эрүүл мэндийн даатгалд бид нар түрүү ярьсан 4%-аар ингээд шимтгэл төлж гин ажил олгогчоос 2%, даатгуулагчаас 2%. Тэгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад ингээд хөнгөлтэй юм гэх мэтчил одоо ингээд эрүүл мэндийн даатгал ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа үйлчилгээг ингээд авснараа бид нар тэрийг ингээд буцаагаад авчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань одоо юу гэдгийг улсад бид нар өнгөө бол мөнгө төлөөгүй. Тийм тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар одоо өөрөө биш юмаа гэхэд одоо манай одоо ар гэрт байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын үйлчилгээг авцсан л байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол нийгмийн даатгалыг тэгж одоо буруу юм а тий ингээд бид нар эндээс юусаа авч чадахгүй маа ч гэх юм уу иймэрхүү өнцгөөс ер нь бол одоо бити хараач гэдэг талаас нь хэлмээр байна. За тэгээд 2024 оны багц хууль маань хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинээр орж ирсэн нэг тусгай зохицуулалт маань гэх юм бол одоо гэр бүлийн хоёр гишүүн одоо хамт одоо амьдарч эхэлж штэ. Эхнэр нөхөр хоёр болоод улсын бүртгэл мэдээж бүртгүүлнэ гэр бүл болсноо баталгаажуулж байгаа штэ. За 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд хамтран амьдарсан албан ёсны одоо баталгаатай.
За хоёулаа нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авагч байгаа тохиолдолд одоо гэр бүлийн хоёр гишүүний аль нэг нь бурхан боллоо гэхэд нэгнийхээ одоо үлдэж байгаа эхнэр нөхрийн аль нэгний тэтгэвэр дээр одоо бурхан болсон тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20%-ийг нэмэгдүүлдэг ийм зохицуулалт маань гарч ирсэн баггүй. За тэгээд ийм зохицуулалт маань хэрэгжээд одоо ингээд явж байна. Тэгэхээр одоо нийгмийн даатгалт бид нар 24-өөс 26%-ийг төлснөөрөө албан журмаар төлснөөрөө сайн дурын даатгалаар 13.5%-ийг одоо төлснөөрөө эргээд бид нар ингээд нийгмийн даатгалаас нэлээд олон үйлчлэгийг 26 төрлийн ингээд үйлчлэгийг авдаг. Тий. За тэгэхээр одоо ер нь бол залуу бизнес эрхлэгч стартап байна уу, SME байна уу? Энэ хүмүүс маань бол ер нь тэгэхээр анханасаа л толгоондоо энэ нэг 24% байна уу, 26%-ийг ер нь бол төлөх ёстой л гэж кодлох ёстой. Тэрнээс биш одоо эхэндээ нэг жоохон бага төлөе. За барыг нийгмийн даатгалд ингэж төлж явахаар энэ чинь ингээд одоо 3, 5, 10 жилээр ажилласан хөдөлмөрөө одоо банкнд магадгүй зөрүүг нь хийх юм бол бараг тэр мөнгөөрөө гайгүй хадгаламжаар нь хүүгээр нь хүртэл амьдарч гараа нэгэл ингээл янз янзын нөгөө жокууд саяхан хүртэл нөгөө онц дүмд шинэ хувилбар бас гарсан байсан. Тэрэн дээр их гоё тайлбарлсан байлээ л дээ. Яг хөө тэр нь нэлээд тийм ёж байдлаар чи яах гэж хүн ажилуулад байгаа юм бэ? Хэдэн нөгөө хүнээсээ болохоор чи яагаад ажиллаад байгаа юм бэ гэд бүр тийм одоо шок байдлаар бас ер нь жоохон дапалаад яатсан байсан. Та хоёр маань бас сонирхоод үзээрэй тийм. За дээрэс нь бас сая нэмэлт мэдээллийг хүрэхэд бол одоо нийгмийн даатгалын энэ шимтгэл төлөөд Монголио дээр одоо би нөгөө цалин хөлсний орлогч одоо нийгмийн даатгал Монголио дээр лавлгаа орж штэ. Тэгэхээр энэ шимтгэл төлснөөр одоо энэ хүн ямар хэмжээний орлоготой юм бэ? Санхүүгийн ер нь энэ хүн боломжтой мó боломжгүй мó гэдгийг ч одоо нотлоод банк зээл олгож जैन дээр шин гадагшаа тутагшаа бас тийм гадаад дотоод зорчих бүх юм чи одоо энэ нийгмийн даатгалын тийм шимтгэл төлөлттэй өрөөсөө маш их чухал холбоотой байдаг юм аа. Тэгээд мөн энэ ажилгүйдлийн даатгал одоо ажилгүйдлийн даатгал бол нийтдээ 24 сар шимтгэл төлөөд за сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн тохиолдолд бол ажилгүйдийн тэтгэмжийг 76 хоногоор авдаг юм. Тэгэхдээ даатгуулагч маань бол өөрөө 0.2%-ийг ажил олгогч бол 0.5% гэж хэлсэн тийм. Тэгэхээр яг зүгээр миний нэг таньдаг нэг найзын маань жишээлтэй 4 сая төгрөгийн цалин 4-5 сая төгрөгийн цалинтай л юм байл л дээ тэр найз маань. Тэгсэн чинь би ингээ ажилгүйдлийн тэтгэмж ингээ 4-5 сая төгрөгийг ингээ 4 сая гарна л авч ирсэн. Тэгсэн чинь харин надаа бүр 9 сая төгрөг ажилгүйдлийн тэтгэмж орж ирлээ шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр би одоо даатгуулагч тэр даатгуулагч маань өөрөөсөө үл зөвхөн одоо 4 сая төгрөгөөс сар болгон 8,000 төгрөг л төлсөн гэсэн үг. Тэгэхдээ ажил олгогчоос нь бол 20,000 төгрөг. Ингээ нийтдээ тэр даатгуулагчаас бол 28,000 төгрөг ажил олгогч даатгуулагч хоёрын нийлээд 28,000 төгрөг төлж явахад ажилгүйдлийн тэтгэмж тэр даатгуулагч маань өөрөө л 76 хоногоор 9 сая гаруй төгрөг бол авч явах жишээ нэг юм байдаг. За зүгээр хөдөлмөрийн үлсний доод хэмжээ 792 мянган төгрөгөөр төлдөг даатгуулагч өвчлөөд эмнэлэгт хэвтлээ. Тэгэхээр одоо нэг 5 хоногийн лиз аваад гарахад бол 100 мянган төгрөг авчдаг байхгүй юу. За бас би зүгээр яг доод хэмжээгээр ингээ ярихад бол 792 мянган төгрөгөөс одоо нэг 13.5 106,920 төгрөгийг даатгуулагч сайн дурын даатгуулагч төлснөөрөө жирэмсэн амарцны тэтгэмж 3 сая гаруй төгрөг одоо жирэмс төрхийн өмнөх төрсний дараах гэд ийм төгрөгийн тэтгэмжүүдийг л авч байна. За нас барагчийн ар гэрт олгох оршуулгын зардал гэд одоо энэ 2025 онд бол 2 сая төгрөг мөн амьгүй донор болон эд эрхтнээ бусдад шилжүүлсэн донор бол 3 сая 500 мянган төгрөгийг ингээд нас барсан бол манайх 24 цагийн дотор бол олгодог. За энэ тэтгэмжийн хэмжээ бол одоо 26 оны 1 сарын 1-ээс нэмэгдэж байгаа. 2 сая төгрөг манай оршуулгын нас барагчийн зүгээр ингийн нөгөө ахуйн ослоо нас барсан ч юм уу одоо ингээ 3 жил шимтгэл төлсөн байх юм бол 36 сар шимтгэл төлсөн бол 3 сая төгрөг болсон. За амьгүй донорын мөн нөгөө бусдад эд эрхтнээ шилжүүлсэн бол 4 сая 500 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа.
За тэгээд нөгөө сар болгон л юу тэтгэврийн талаар бол ярихад бол бас сар болгон өндөр насны тэтгэвэр бол хувь тэнцэн тэтгэврийн доод хэмжээ бол 572,400. За бүрэн тэтгэврийн доод хэмжээ бол 689,000. Ингээд сар болгон энэ тэтгэврийг авна. За хөдөлмөрийн чадвар төр алдсны бас мөн адилхан хувь тэнцэн тэтгэвэр 572,400, бүрэн тэтгэвэр 689,000. За аав ээж нь ажил хөдөлмөр эрхэлж байгаад нас орсон тохиолдолд хүүхэд бас 19 нас хүртэл нийгмийн даатгалын сангаас тэжигч алдсан тэтгэвэр гэж авдаг. Тэгэхээр сар болгон ингэж энэ тэтгэврэмж тэжигч алдсны тэтгэврийн доод хэмжээ бол бас мөн хувь тэнцэн тэтгэвэр. Энэ хувь тэнцэн тэтгэвэр бүрэн тэтгэврийн гэхээр нөгөө нийгмийн даатгалын ягс нөгөө болцлыг хангасан. Одоо жишээлбэл 20-с дээш жилд чимтгэл тусан гэх юм уу. Тийм болцлуудыг хангасан бол бүрэн тэтгэвэр. Тэгээ мэдээж энэ үл дээшээ өснө яагаад вэ гэвэл нөгөө цалин өсний сангаас шалтгаалаад ажилласан жилээс шалтгаалаад бол бас тэтгэвэр тэтгэмжүүд бол нэмэгдээд өсөх боломжтой байдаг. Зөвхөн би саяны бол ярьж байгаа нь хамгийн бага хэмжээл ингэж сар болгон ийм мөнгөнүүд бол тэгэхээр нийгмийн даатгал бол маш их ач холбогдолтой. Ялтчгүй л. За тэгээд нэмээд бас хэлэхэд жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг одоо дөнгөж нөгөө гарааны бизнес эрхлээд явж байгаа хүмүүс одоо ер нь бол энийг аягүй сайн ухамсарлах хэрэгтэй гэж боддог. Орлогоо нуугаад ингээд бага хэмжээгээр нь төлөлөөгээд тухайн одоо ажилтны авах ёстой юу нь бол мэдээж бага байна гэсэн үг шүү дээ. Яг үнэн зөвөөрөө тайлагнаад одоо байх ёстой цалингаараа тайлагнаад явах юм бол эргээд тэр хүний авах ёстой тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ мөн нөгөө орлогоос шалтгаалдаг учраас одоо арай илүү байна гэсэн үг. За тэгээд нэг нь одоо орлогоо нуугаад ингээ явцсан байлаа гэхэд мэдэхгүй байна гэж бол байхгүй. Тийм тухайн одоо байгууллагын юун дээр шалгалт орно. Тийм. Одоо ээж бүрэн шалгалт ч юм уу те ингээд ер нь бол яг нь нийгмийн даатгалын байгууллагаас ч тэр татварын байгууллагаас ч тэр ингээд шалгалт ингээд хяналт шалгалтууд бол хийгддэг. Тэгэхээр ер нь бол ингээд нэг тийм аль болох тийм худлаа юмнаас зайлсхийх хэрэгтэй. Үнэн зөвөр явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо эргээд энэ маань нөгөө нэг гарч байгаа зардлынхаа хувьд ажилтан болон ажил олгогчийн хувьд ингээд ирэх өгөөж нь илүү байдаг учраас тийм. Ер нь үүргээ маш сайн ухамсарлал анхнаасаа л бизнес эрхлэхдээ л энэ татвартай холбоотой нийгмийн даатгалтай холбоотой ойлголтыг л бүрэн авах ёстой л гэж одоо би бол одоо яг хувьдаа яг үнэндээ ингээ 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд яг сүүлийн одоо 2 жилийн хугацаанд татвар дээрээч тэр нийгмийн даатгал дээрээч тэр байцаагч нартайгаа уулзаад асуудлуудаа хэлээд графика гаргаад ингээд харилцаад явхад бол бас нэг ингээ ойлгосон юм нь бол за эн чинь яг л бодит ингээ асуудлуудаа хэлээд одоо юу гэдэг график юмаа гаргая, би яаж болох уу, надад ямар боломж байна, надад ямар одоо юу гэдэг энэ миний би энэ асуудлуудынхаа ард ер нь яаж гарах вэ гэхэд бол бас яг сонсоод дэмжээд одоо юу энэ чинь би чинь бол Монгол дүүргийнхаа байцаагч тэгэл эрх зүй тасгийн дарга гэл ер нь баг бүгдэнд нь л нөгөө албан бичгийг өгөөл асуудлуудаа яриа явахад бол бас тодорхой хэмжээнд их ойлгож дэмжиж одоо ажилдаг одоо ер нь бол юм бэлээ. Тэгээд яагаад чинь би нөгөө өмнө нь бол ингээл яг нэг тийм байгууллага удирдах байгаа гэл өөрөө одоо магадгүй санхүү талаасаа ч юм уу санхүү хариуцсан хүмүүс маань яваал тэгэл хаяа одоо бид нарт ч одоо хідэн ч удаа бас шалгалт ирлээ. Ямар ч үсэн шалгалт ирээл тодорхой хэмжээнд зөрчлүүдээ ийм зөрчлүүдээ энэ зөрчлүүдээрээ шийдэрийгэл ер нь үүрэг даалгавар болгоод өгөөл заримдаа торгуул бичээл ингээл одоо явдаг. Тэгээд би яг нөгөө өөрийнхөө ингээд сүүлийн 2 жилийн туршлага одоо 23 онд 25 он гэх юм уу одоо ингээ энэ жилүүдэд мэдэрсэн юм нь бол бас л эн чин ажиллаа хийж байгаа яг л хүн байдаг. Тэгээд тэр хүнд өөрийнхөө бизнесийн онцлог яг ингээ асуудлуудыг бас хэлж ярихад бол эргээд одоо их одоо нээлттэйгээр хүлээж авч ойлгож бас яг л тодорхой хэмжээнд бас нөгөө энэ үйл ажиллагааг ингээд нэг цагдаж хорж байгаад хаачиг гэхээс илүүтэйгээр нилээ одоо тусалж дэмждэм байлээ гэдгийг би бас одоо хэлье гэж бодож ирсэн тий. Яг хоо шинэ газруудын хувьд гэх юм бол энэ нийтлэг иймэрхүү юм яриад байдаг байхгүй.
эхлээд татвараа төлчихөө нийгмийн даатгал яг уу тэгж байгаа л болно үз гэж явсаар байгаад нөгөө өөрөө өсөгчдөг. Тэгэл нөгөө нэг мэдээж тэр чинь нийгмийн даатгалын өөр ингээл байгаа л байх гэж бас байхгүй шүү дээ. Тэнд чинь мэдээж хүн ажиллаж байгаа учраас тэр өөрийг одоо барагдуулах ажлыг нэг хэсэг хүмүүс хийж байгаа. За тэгээд ямар хугацааны өөртөөгөөс хамаарат одоо шийдэх ёстой арга хэмжээ маань бас өөр байгаа. Шатлууд нь өөр байгаа. За тэгээд өөрөө одоо нийгэмд хуримтлуулсан тий хуримтлагдаад одоо нэлээд өртөө болцсон төлгөд жоохон одоо санхүүгийн хувьд ингээ хүндрэлтэй байгаад зарим газрууд бүр алга болчдөг байхгүй. Тэгээ ингээд дуудаад ирэхгүй. Ингээд ямар нэгэн одоо ингээд нөгөө нэг жоохон хүчний байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа хийгээд ингээ олдохгүй ч юм уу тий ингээ жоохон удаашралтай цаг хугацааны хувьд иймэрхүү тодорхойгүй нөхцөл байдалд хүргээд ингээ өөрсдөн дээрээ ч гэсэн юм нэлийн жоохон хүнд байдалд оруулах тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр нэгэнтэй л одоо өөрөө үүсцэн байлаа гэж бодоход яг нөгөө хугацаанд төлөөд явдаг мундаг газрууд байдаг л да. Яг хууль тогтоомжийн хувьд ингээд ойлголтын зөрүүнээс болоод ч юм уу те ингээд эсвэл одоо жоохон хинэггүй зангаас болоод ч юм ингээд хуримтлуулчаад яг одоо байцаагчтайгаа хамтарч л ажиллана гэсэн үг шүү дээ. Одоо энэ хугацаанд ингээд төлөё, ингээд боломж байна уу ч гэдэм юм. Ингээд яг нөгөө одоо хууль нийцсэн байдлаар ингээд үр төлбөрөө ингээд даван туулах ингээд төлөх боломжийг ингээд байцаагчтайгаа хамтарч ингээд шийдэх тийм гарцыг илүү сонгож явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нөгөө алга болчдөг. Тэгэл мэдээж алга болсон юм чинь тэр чинь мэдээж хайн шүү дээ. Тэгээд тэрний цаана хамгийн гол нь даатгуулагч хохирж идэг гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. За надад бас нэг байгаа асуулт юу вэ гэхээр за ер нь энэ нэг орлого нь тогтворгүй бизнес ер нь энэ нийгмийн даатгалын шимтгэлээ ер нь яаж тогтмол төлөх вэ? Одоо тий санаа нь тодорхой магадгүй төрийн ажил хийсэн ч юм уу, тендер юм авдаг ч юм уу, эсвэл нөгөө яг ингээд одоо төслийн зориулттай ч юм уу төсөл нь хаагддгүү, дуустдгүү. Ер нь ийм мэдээж зөндөөл тохиолдлууд байдаг бах. Ер нь байцаагчтайгаа л сайн ойлгуулах уу? Ер нь хамгийн зөв шийдэл нь. За яг энэ дээр болохоор бол орлон тогтворгүй гэдэг ер нь бол ажил олгогч бол яг хуульд заасан хугацаанд сардаа хугацаа шимтгэлээ төлөх үл үүрэгтэй гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр яг энэ бас нөгөө санхүүжилттэй улсын төсвөөс авах гэх юм уу эсвэл нөгөө уул уурхай зогсон байдалтай болцсон одоо энэ асуудал дээр бол манай нийгмийн даатгалын байгууллага бол хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2023 оны А199 дугаар сайдын нэг тэмдэг батлагдсан тушаал байдгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах шимтгэлийг нөхөн төлөвлөх журам гэдэг. За энэ журам дээр бол бас яг энэ санхүүгийн нөхцөл байдалтай одоо энэ үйл ажиллагаа нь одоо эдийн засгийн санхүүгийн үйл ажиллагаанаас шалтгаалаад доголдоод байгаа энэ ажил дээр нэг шимтгэл төлөлтийн нөгөө график одоо шимтгэлийн үр барагдуулах гэрээ байгуулна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ гэрээ бол 6 сарын хугацаатай бол гэрээ байгуулагдана. Тэгэхээр тэр байгууллагыг бол одоо нэгсэндээ дэмжиж байгаа гэсэн үг. Тэр гэрээг байгуулснараа нөгөө даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмжийг бол саадгүй болгох бол тийм зохицуулалт бол байгаа. Энэ хугацаанд бол тодорхой хэмжээнд тухайн байгууллагаас хүн одоо ажлаас чөлөөлөгдөх ч юм уу эсвэл одоо тухайн байгууллагатай хамааралтай хүмүүс юм авахд бол садгүй байдаг гэсэн санаа тийм. Тэгээд одоо бас одоо өнөөдөр бол 30 гаруй мянган ажил олгогчийн 700 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийн үр үүсгэсэн байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шимтгэлийн үр өгөн төлөгдчих юм бол одоо өнөөдөр ажилгүйдлийн даатгал дээр бол маш их хүлээлт үүссэн. Одоо 2 сар 10 сард ингээ хүлээлт үүссэн. 2 сараар бол хүлээлт үүссэн. Тэгээ нөгөө хүмүүс маань бол даатгуулагч байна бохомдож шүү дээ. Ажилгүйдлийн тэтгэмжээ өгөөч та нар одоо ингээд. Тэгэхээр бид нар одоо энэ 700 гаруй тэрбум төгрөгийн ажил олгогч өөрөө мөнгө төлчих юм бол бид нар тэр мөнгөд нь л олгочихмаар байгаа байхгүй юу. Тэгвэл ингээ ард нь хамгийн гол нь даатгуулагч хөрөөд байдаг. Гэхдээ энэ дээр бас ингээд хэлэхэд бол ажилгүйдлийн даатгалын нөгөө даатгуулагч маань бас ингэж ойлгож байгаа юм шиг байна. Ажлын 76 хоног дуусчлаа бол миний ажилгүйдлийн тэтгэмжийг олохгүй одоо ингээд энэ хүчингүй болчихно гэдэг тийм ойлголтод бас гадуур бол байгаад байгаа юм шиг. Нэгэнт нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдийн тэтгэмжийн хүсэлтийн эрхэн үүсчихсэн. Хүсэлтийн хүлээгээд авцсан л бол энэ ажилгүйдийн нөгөө ажил олгогч маань шимтгэлээ төлөөд сан бүрдээд ороод ирэхэл юм бол нөгөө ажилгүйдлийн тэтгэмжийг бол саадгүй болгож байгаа. Ер нь бол олгоно.
Тэгэхээр бол одоо нөгөө даатгуулагчд маань бол бас бид нар одоо энэ нөгөө бас энэ нөгөө эмзэглэх асуудал гарах үе тий бид нар одоо энэ 76 хоног өнгөрчгөр нөгөө тэтгэмж маань олдохоо бүр болчих юм биш үү одоо гэдэг асуудал бол байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоо энэ нөгөө банкус санхүүгийн байгууллагууд ч юм уу тодорхой хэмжээнд одоо нөгөө ипотекийн гэдэг юм уу эсвэл цалингийн гэдэг юм уу янз янзын ингээд зээлүүдийг өгөх үед мэдээж нэгдүгээрт бол нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэдэг зүйл байдаг. Гэхдээ одоо юу гэдэг багаар төлдөг тэгсэн мөртлөө одоо юу гэдэг за таны орлогын бусад их усүрүүдийг бас харьяа гэд ер нь бол тэгдэг штэ тий. Энэ тэгэхээр ер нь нэгсэндээ одоо жоохон тэр байгууллагууд маань бас нэг хүн бол одоо юу гэдэг өөр ингээд сувгуудаар орлого олоод байгаа гэж одоо энэ одоо нэг тийм бодлогын алдаа талын юм бол нэг биш бах тий. Одоо нэг талаасаа ингээд яхаар нийгмийн даатгал төлдөг үндсэн яг ингээд цалингаасаа төлдөг үү гэхээр үгүй би ингээд өөр ийм багаар төлөөд ийм орлогууд олд юм аа гэд тэгээд тэр чинь нэг орлогыг харж байгаа за иймэрхүү хэмжээний цалин байгаа гэд тэрнээс ч одоо яг одоо хуулиндаа гэдэг юм уу юу гэдэг яг ер нь бол яг л ингээд авж байгаа цалингаасаа бүгдийг ингээд нийгмийн даатгалда үнэн шударгаар төлөх гэсэн тийм юм бол байдаггүй тий. Яг нь ер нь бол одоо тухайн байгууллага үүсгэн байгууллагадад үйл ажиллагаа явуулж байгаа бол мэдээж нэгтлэн бод хүртгэлийн тухай хуулийн дагуу одоо анхан шатны баримт бичгээ бүрдүүлээд тайлан тэнцлээ гаргаад явна штэ. За тэгээд нийгмийн даатгалтай болохоор цалин хөлс түүнтэй адилхан орлогыг одоо тайлагнана гэсэн үг. За тэр тайланд болохоор үндсэн цалин тухайн байгууллага одоо юу гэдгийг дотоод журмаасаа хамаарат янз бүрийн нэмэгдлүүд бийж болно штэ. Тэгэхээр одоо юу гэдгийг шагнал урамшуул одоо нэмэгдлүүдийг ер нь оролцуулсан одоо дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр одоо нийгмийн даатгал тайлгнадаг л гэсэн үг. За тэгээд яг тэр нөгөө нийгмийн даатгал төлснөөрөө ер нь бол нийгмийн баталгаа болчиход байгаа юм л да. Банкн дээр очиод одоо зээл авах тий. Одоо бүх төрлийн зээлийг авж штэ. За тэгээд гадагшаа одоо явхад ингээд бас нэг үзүүлэлт нь одоо нийгмийн даатгал төлсөн байх гэсэн шалгуур үзүүлэлт болчиход байгаа. Тэгэхээр яг нөгөө банк одоо тухайн хүний зээлийг судлаад одоо яг ямар байвал ямар одоо хэмжээний мөнгө одоо зээлийг гаргах вэ гэдэг маань одоо яг банкны өөрийнх нь ажил. Яг нийгмийн даатгалын хууль талаасаа гэх юм бол одоо тухайн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо үнэн зөв тайлангаа гаргана л гэсэн үүрэгтэй. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо нуун дарагдуулж агаад одоо буруу тайлагнаад ч юм уу тэгсэн тохиолдолд мэдээж шалгалт хийгддэг гэж ярьсан. За тэгээ шалгалтынхаа хүрээнд одоо хариуцлага хүлээнэ. Тий. За бас энэ ажил олгогч яг үндсэн өөрийнхөө ажил хөтөлбөр эрхэлж байгаас гадна бас нэмэлтээр өөр албан ажил нөгөө хөлсөөр ажиллах гэрээ юм уу эсвэл зэрэгцээ хөтөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд бол тухайн байгууллагууд дээр шимтгэл төлөгдөж идэг. Тэгвэл яг үндсэн ажил олгогчоос гадна одоо 40 кодтой буюу нөгөө зэрэгцээ хөтөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажил одоо нэг болон түүнээс дээш ажил олгогч гэсэн үг шүү дээ. Нэг даатгуулагч маань тэгж ажиллаж байгаа тохиолдолд нөгөө зөвхөн тэтгэврийн даатгалыг бол нийгмийн даатгал төлдөг. Эрүүл мэндийн даатгал бас төлдөг. Эрүүл мэндийн даатгал бол нөгөө эрүүл мэндийн даатгалынхаа хууль руу нөгөө байгууллага руу шилжигдээд явж байгаа. Тэгэхээр 21%-аар төлдөг. За үйлдвэрлэл за тэгээ түр нөгөө илүү төлсөн шимтгэлийг буцаа олгох журам дээр бол одоо нэг болон түүнээс дээш ажил олгогч нөгөө даатгуулагч маань 1 2 3 1-ээс дээш байгууллагад ажил хөдөлмөр эрхэлжил гэж бодоход үндсэн ажил дээр бол одоо за нэг 8 сая төгрөгийн цалинтай гэж бодъё л доо. Тэгэхээр 7 сая нөгөө хөдөлмөрийн өсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэдгээрээ бол 7 сая 920 мянган төгрөгөөс л нөгөө 11.5% шимтгэлийг суудгаж авч байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө 10 сая төгрөгийн цалинтай бол 7 сая 920-оос нь суудгаж аваад тэрнээс дээшээ бол нөгөө даатгуулагчаас бол авдаггүй маа. Тэгээд зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ болон одоо хөлсөөр ажиллах гэрээтэй даатгуулагч бол нөгөө 7 сая 920-оос одоо 1 сая төгрөгөөр ажиллаж цалингаар ажиллаж байгаа гэж бодъё л доо нөгөө зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ. Тэгэхээр нөгөө даатгуулагч нь зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээрээ 8.5%-ийг тэтгэврийн даатгалыг даатгуулагч маань өөрөө суудгуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас энэ шимтгэлийг бол буцааж олгох, илүү төлсөн шимтгэлийг буцааж олгоно гэж бол энийг хэлээд байгаа.
Тэгээ энэ зохицуултыг бол одоо энэ оны 2025 онд нэг болон түүнээс дээш байгууллагад ажиллаж исэн даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг бол дараа оны 2 дугаар улиралд бол 4 сарын 1-ээс 6 сарын 30-ны хооронд бол хүсэлтийг нь бол аваад тэгээд 30 хоногийн дотор бол шийдвэрлэнэ гэж заасан байдаг. За миний дараагийн асуулт болохоор ер нь жоохон тэтгэврийн даатгалтай холбоотой тий. За мэдээж эн чинь бас 26% за татварын 17% гэдэг чинь бол бас ер нь талаас илүү хувь тэтгэврлүү ингээд явдаг. За тэгээ энэ тэтгэврийн даатгалын реформ, шинжилэл гэдэг зүйл бас ингээд байх ёстой. Энэ өөрөө ингээд тодорхой хэмжээнд одоо өөрөө юу гэдэг тодорхой хэмжээнд бас сонголттойгоор бизнесийн энтер болох ёстой гэдэг ч юм уу. Бас ерөн зүгээр яг хуу би бас буруу зүрх ярьж иж магадгүй нилээдгүй ийм шүүмжлэлтэй ер нь одоо байдаг гэж би хувьдаа боддог. Тэгээд тодорхой хэмжээнд бол яагаад бас магадгүй юу гэдэг үнэхээр тэтгэврийн шинжилэл хийгээд ер нь өрсөлдөөн бас орж ирээд хүн улсдаа төлөх үү эсвэл өөр бас амь насны эсвэл одоо юу гэдэг тодорхой хэмжээнд тэтгэврийнхаа хадгаламж байдлаар өгөх ч гэдэм үү ийм юмнууд сонсдог бас одоо юу гэдэг мэдээж хизээ энэ бас биелэх болоо гэд тодорхой хэмжээнд хүлээдэг. Тэгэхээр энэтэй холбоотой та бүгдэд ер нь ямар шин мэдээ ер нь байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуульд зааснаар тэтгэвэр маань 3 төрлийн тэтгэвэр байгаа. Өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар олцсны тэтгэвэр, тэжээгч алсны тэтгэвэр гэдэг 3 төрлийн тэтгэврийг одоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуулийн дагуу одоо иргэд даатгуулагчдад олгодог гэсэн. За албан журмын даатгуулагч гэж түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ тий. Албан журмын даатгуулагч одоо ажил хөдөлмөр эрхлээд одоо хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд за ингээд явж байгаа даатгуулагчид ер нь бол хувийн тэтгэврийн даатгал гэсэн. Одоо хувийн тэтгэврийн даатгалд одоо даатгуулж болно гэсэн харилцаа үүсэж байгаа юм. За энэ дээр болохоор яг нөгөө улсаас бол хувийн тэтгэврийн даатгал дээр бол оролцохгүй. Манайх болохоор үндсэн тэтгэвэр дээрээ л явж байгаа юм. Тэр хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо гэдэг маань өөрөө нөгөө арилжааны даатгалын компаниудаар явж байгаа тийм юу байгаа. Тэр яг хөө тэрэн дээр бол мэдээж албан журмын даатгуулагч байх ёстой гэсэн шаардлага бол байдгийн. Зөв. Тэгэхээр одоо хэрэгжээд явж байгаа цөөн тиймэрхүү хүмүүс бол байгаа. Байдаг уу тий. Биний ч одоо яг бол сайн мэдэхгүй байсан байна. За өндөр насны тэтгэвэр авах эрхийн тухайд товч мэдээлэл өгье гэж бодож байна. Энэ дээр болохоор нөгөө нэг даатгуулагчийн нас бол нэг бол 3 сараар нэмэгдээл, нэг бол ажилласан хугацаанд 3 сараар нэмэгдээл ингээл хүмүүс нэг тодорхойгүй ойлголттой яваад идэг штеп. Яг гоо энэ маань болохоор юу байхгүй юу? Ер нь бол тэтгэвэр тогтоох насыг одоо жишээлбэл энэ оны хувьд гэх юм бол 22 жил ажилласан даатгуулагч одоо байгаа шүү дээ тий. 22 жил ажилласан хүн маань эрэгтэй даатгуулагчийн хувьд гэх юм бол 60 настайдаа, эмэгтэй даатгуулагчийн хувьд гэх юм бол 55 наснаа одоо тэтгэврээ тогтоолох боломжтой гэсэн үг. Эсвэргээрээ тухайн даатгуулагчийн ажилласан хугацаа маань одоо шимтгэлдүүлж ажилласан жил нь 22 жил хүрээгүй тохиолдолд нөгөө 60 насны дээр нь 3 сар нэмэгдээд ингээд явж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо 22 жил хүрээгүй эрэгтэй даатгуулагчийн хувьд гэх юм бол 62 наснаа бүрэн тэтгэврээ тогтоолгоно. Эмэгтэй даатгуулагчийн хувьд гэх юм бол 57 наснаа гэсэн үг. За одоо ер нь энэ юу гэдгийг жижиг дунд бизнесүүдэд шимтгэл ер нь өөрөө уян хатан байх ч гэдэм үү те. Эсвэл одоо орлогоос нь хамаарад эсвэл бизнесийн орлогоос нь хамаарад шатлсан байх гэдэм үү. Ер нь ийм төр хөнгөлөлт байх гэдэм үү. Ийм ер нь одоо бодлогын чанартай зүйл эсвэл одоо тэр нөгөө гарааны бизнесүүд гэдэг ч юм уу те. Одоо ийм нэг зүйл ер нь байх ёстой юу? Эсвэл яг л одоо та бүгдийн харж байгаагаар өнөөдөр энэ хэрэгжиж байгаа одоо нийт энэ тогтсон хөв хэмжээ бол яг л бодтой зөв мэдээж судалж гарч шинжлэгдсэн л зүйл байгаа байдаг уу ер нь?
Ер нь бол мэдээж судалгаагүй нотлохоогүй юмыг бол шууд хэдий төлөө гэж бол хэлэхгүй шүү дээ. Тийм тэгэхээр одоо хуулийг бол зөвхөн нийгмийн даатгалын байгууллага ганцаараа одоо тогтоогоод батлаад ингээд явна гэсэн юм бол байхгүй. Энд чинь мэдээж нөгөө нэг хилцүүлэг судалгаа байна. За тэгээд тэрэн дээр бол яг хуу нийгмийн даатгалын байгууллага талаас бол мэдээж олон төрлийн тооцооллыг хийж өргөн барина шүү дээ. Тэрнийхээ үндсэн дээр одоо хилцэгдээд одоо энэ нь ингүүл болох юм байна ч гэдэг юм уу мэдээж тийм судалгаан дээр бол суурилж байгаа. Тийм. Нийгмийн даатгалын байгууллага бол өөрөө л нөгөө хууль хэрэгжүүлэгч байгууллага. Яг үнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг. Тэгэхээр бол за нөгөө жижиг дунд бизнес эрхлэж байгаа юм байна шүү. Эднийхээ одоо нэг шинэ ажил олгогч юм байна шүү гэдэг тийм ялгамжтай юм бол манай нийгмийн даатгалын хуулинд бол байхгүй. Яг адил тэмцүү 24-с 26%-аар шимтгэлээ төлнө гэсэн юм байдаг. Харин зөвхөн ажил олгогч харин одоо шинээр улсын бүртгэлд гэрчилгээ аваад бүртгүүлчихэд тэгээ гэрчилгээ авснаас хойш 14 хоногийн дотор бол нийгмийн даатгалын байгууллагууд бол бүртгүүлэх ёстой байдаг. Тэгэхээр үйл ажиллагаагаа явуулаагүй байсан ч гэсэн нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлээд тэгээд X тайлан өгөөд болоход үйл ажиллагаа явагдаагүй гэдгээр X тайлан өгөөд явчих хэвээр. Сая энэ 24 оны 1 сарын 1-ний хуулийн дээр үл тэгж орчихсон байгаа. Тэгэхээр нөгөө ажил олгогчид улсын бүртгэлд гэрчилгээ авчаад тэгээд бүртгүүлэхгүй яваад байвал бас эргээд бас энэ маань бас нөгөө хариуцлагын асуудал бас яригддаг. Тийм. Түрүү бас нөгөө нийгмийн даатгалын байгууллага ер нь бол бас ч нэг хатуу хандаад байдгүй шүү дээ. Шимтгэлийнхаа өрийг ингээд түлгээл шууд юм л бол дансыг хаагаад байдгүй. Тэгээд бүр үнэхээр аргаа бараад одоо даатгуулагчд маань одоо ард нь нөгөө хохироод байгаа. Тэд нар нийгмийн даатгалынхан бид нар угсаа энэ шимтгэлийг төлөвлөхгүй байна. Одоо ингээд энэ магнаас зээл авахд хүртэл одоо ингээд төлөгдөөгүй гэсэн төлөвтэй байгаад байна. Та нарын юу гэдгийг би ажиллаа хийж гэнэ гэдэг маш их юм шахалт бол бид нарт ирдэг. Тэгээд ер нь бол хуулиндаа бол сардаа багтаа шимтгэлийг төлнө гэсэн үүрэг байдаг ажил олгогч. Тэгээд тийм учраас угаасаа нийгмийн даатгалын ерөнхий хуулинд болон банкны тухай хуулинд бол нөгөө шимтгэлийн өрн төлөгдөөгүй үл маргах журмаар бол дансаар шилжүүлнэ гэсэн тийм хууль байдаг. Учраас одоо энэ сая энэ 10 сард бол одоо яа харахгүй тэтгэр тэтгэмжээ тавихын тулд бол данс хааж шимтгэл бол төлөгдөж байгаа. Тэгээд нэмэлтээр явал одоо өртөө байж байгаа л одоо зөвхөн даатгуулагч ирэхээр л мөнгөнд төлүүлдэг гэсэн ойлголтыг бас авч болохгүй. Энэ маань түрүүн би ярьсан одоо ямар хугацаанд өр үсгснээс хамаарат авах ёстой арга хэмжээ маань өөр байдаг учраас мэдээж тэр хууль одоо журам тогтоолдоо нийцсэн арга хэмжээгээ л шатаараа гарна гэж авч байгаа гэсэн үг. Тий. Одоо 3 сар 91-ээс одоо 3 сараас 6 сарын хугацаанд шимтгэлийн өр төлөөгүй тохиолдолд данс хаах гэсэн тийм журман дээр бол тэгээ орсон байдаг. Мөн 6-аас 8 сард нөгөө 181 хоногоос 270 хоногийн хугацаанд бол шимтгэл төлөгдөөгүй ах юм бол нөгөө ажил олгогчийн удирдлагатай уулзалт зохион байгуулад бол шимтгэл төлөх хуваар гэрээ бол байгуулна. За тэгээ 271 хоногоос дээш шимтгэлийн өртөө ажил олгогч төр бол шүүхийн байгууллага тандна гэсэн зохицуулт байдаг. За одоо тэгэхээр та нөгөө ярианыхаа эхэнд бас хэлжсэн. Ер нь бол бас нилээдгүй одоо 30 гаруй мянган бизнес эрхлэгч яг өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалд өртөө за 700 гаруй тэрбум төгрөг одоо хоримтлагдсан өр байгаад энийг мэдээж ингээд шийдвүүлэх гээд нийгмийн даатгал маань ажиллаад байдаг. Гэтэл нөгөө талд нь бизнесийн байгууллагууд маань энэ би бол нөгөө ер нь ингээд бас зарим талаараа мэдлэггүй одоо юугүй гэхээсээ гадна энэ нэг юм тодорхой хэмжээнд нөгөө одоо жоохон алдаатай бодлого ер нь байгаад байна уу? Гэтэл одоо энэ дээр нь ингээд нөгөө гал дээр нь тос гэдэгчлэн саяус ингээл одоо өршөөл үзүүлэх юм шиг ингээд хүмүүсийн сэтгэл санаа юмыг ингээл бас жоохон үүмүүлээл. Гэхдээ яг нийгмийн даатгал гэж ярьсан болов татвар гэж ярьсан болов би бас тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ л эн чинь бол татвар штэ төлөх ёстой үүрэгтэй л зүйлийг одоо бас нэг өршөөн гिचгээр хүмүүс нөгөө энэ ч одоо жоохон хардсан тийм үү гээл ингэнгүүт эргээл нөгөө одоо нийгмийн даатгал дээр нөө татвар дээр нөө төлөвлөгөө норомдоо хүрэхгүй одоо улсын төсөв тасалдах эрсдэл гэдэг юм уу юм үүсэлгээд. Тэгэхээр энэ одоо нөгөө одоо юу гэдэг нэг талтаа за бодлого зөв бид нар чи яг энийгээ төлөх ёстой гэдэг. Нөгөө талтаа нэг ёсондоо бараг за одоо
идэвхтэй яг ингээд нийгмийн даатгалаа төлдөг 63,000 гаруй аж ахуй нэгжүүдийн тал нь ингээд өртөөгөөд байгаад байна гэхээр энэ өөрөө одоо жоохон юу байна уу? Яг хоо тухайн байгууллагад одоо өөрөө өсөж байгаа шалтгаан бас харилцаа адилгүй л байгаа л да. Үйлчлэлийн чанартай. Тийм, янз бүрийн шалтгаан байгаад байгаа. Гэхдээ яг нөгөө тухайн байгууллага болгон одоо ажил олгогчийнхаа эрх үүргийн хувьд ажилтан нь одоо даатгуулагчийнхаа эрх үүргийн хувьд ингээ аль аль нь үүргийн ингээ ухамсарлаад явбал энэ ингээд нэг заавал ингээл хүндрүүлээл ах тийм одоо юу нь бол харьцангуй гайгүй. Тэгээд нийгмийн даатгалын үйлчлэгээ маань одоо нэлээд цахим болсон шүү дээ. Юугаа одоо Монголигаар дамжуулаад тий энэ даатгал зэгийн мэнэрээр портал зэгийн даатгал зэгийн мэнэрээр дамжуулаад ер нь бол одоо тухайн байгууллага маань хэр хугацааны өр өссөн байна тий. Одоо өөрийнхөө хідэн төгрөгийн мөнгө хуримтлагдсан байна гэх мэтчлэн зүйлийг бол хараад хянаад явах бүрэн боломжтой болсон. Ажил олгогч талаасаа даатгуулагч талаасаа. Тэгэхээр хин нь одоо бидэд одоо хариуцлагатай байх хэрэгтэй, хууль тогтоомжоо бас судлах хэрэгтэй тий. Би л мэдээгүй юм чинь ийм болцсон байна. Нэг мэдсэн чинь л ийм болцсон байна гэдэг ийм хандлага аль болох гаргахгүй байх хэрэгтэй тий. Одоо тэгэл бүхэл төрлийн хууль тогтоомжийг бид нэр цахимаас хараад ингээл хэрэгжүүлэл явах бүрэн боломжтой болсон. Тэгэл одоо тухайн одоо Харьяа аймаг дүүргийн нийгмийн даатгалын газрууд маань одоо ажил олгогчийн зөвлөгөөн гэл жил болгон хийгээд явдаг. Тэгэхээр тэр одоо байгууллагуудаас зохион байгуулж байгаа ч юм уу нээлттэй алганы өдрөлгүүд ч юм уу тий очиод ингээд мэдээлэл аваад ингээд явах бүрэн боломжтой. За дээрээс нь ингээд одоо бүх одоо аймаг дүүргүүдийн нийгмийн даатгал ерхий газрын ч гэсэн пэйж хуудсууд ингээд нээлттэй хангалттай мэдээлэлтэй байгаа учраас тэр талаас бас ингээд сонирхоод явах боломжтой байгаа шүү. Тий. За бас нөгөө шинэ бизнес эрхлэгч бас энэ одоо энэ ажил олгогчдод бол одоо ажилтнуудаа 3 жил нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийн хугацаанд нь сар болгонд төлсөн мөн тухайн ажилтныг бол 3 жил нөгөө ажилтнуудаа нөгөө ажлаас нь халаагүй гэсэн доктор сууршилтаа ажилласан тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас бол тэтгэмж гаргуулаагүй бол нэг удаа хөнгөлөх бол журмын хуулийн зохицуулт байдаг. Тэгэхээр бүтэн сүүлийн жилийн төлсөн шимтгэлийн 15% хувиас бол хөнгөлөлтийг бол тухайн байгууллагт бол бас олгоно. Тэгэхээр энэ хоёр хуулийн зохицуулт маань бол өөрөө 24 оны 1 сарын 1-ээс мөрдөж байгаа учраас одоо 24, 25, 26 он гэдэг ингээ 3 жил тухайн ажил олгогч маань тухайн ажилтнууд ажлаас халаагүй ажилласан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг нэг гаргуулаагүй төлбөр зардал гаргуулаагүй бол 27 оны 1 сарын 1-ээс одоо нөгөө энэ ажилгүйдлийн даатгалын хөнгөлтийг бол олгож явна гэсэн үг. За бас мөн үйлдвэрлэлийн ослын даатгалыг бас тухайн ажилтныг үйлдвэрлэлийн ослоод хөнгөлтөөс бол урьдчилан сэргийлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэхэд бол хөрөнгө оруулалт хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нөхцөлийг хангасан одоо тэр юугаар орсон одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцлөөр бол нөгөө ямар нэгэн алдаа зөрчилгүй гарсан энэ даатгуулагч ажил олгогчийг бол бас 3 жилийн ажил үйлдвэрлэлийн осол гаргаагүй бол сүүлийн шимтгэл төлсөн үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас 3 жилийн нөгөө одоо яг 27 оны 1 сарын 1-ээс 15% шимтгэлийн бол тухайн ажил олгогчд бол хөнгөлж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ хөнгөлтийг бол 12 сарын хугацаанд бол тухайн байгууллага руу бол одоо үйлдвэрлэлийн ослын даатгалын саналуу шилжүүлж олгоно гэсэн үг. Тэгэхээр бас нэг ийм зохицуулалт байдаг. За түрүү бас тэтгэвэр дээр ингээ ярихад бол малчин даатгуулагч одоо нийтдээ 20 жил шимтгэл төлсөн. За үүнээс 15 жил малчнаар ажилласан бол эмэгтэй даатгуулагчийн хувьд бол 50 настайдаа тэтгэврт гарна. Эрэгтэй даатгуулагч 55 настайдаа. Тэгэхээр нөгөө бас нийгмийн даатгалын сангаас бол бас хэвийн бус хөдөлмөрийн урлагийн ингээд төмөр замын ингээд бол бас энэ нөхцлүүдээр бол нөгөө наснаасаа илүү нөгөө 60 нас хүртэлтийн наснаасаа өмнө бас тэтгэвэр тогтоолох боломжтой байдаг. Одоо жишээлбэл бас хүүхдээ 4 хүүхэдтэй ээжүүд маань бол эхчүүд маань бас 50 нас хүрээд бол тэтгэвэр гарах боломжтой байдаг. 50 нас хүрлээвэл 4 хүүхэдтэй тэгээд хүүхдээ нөгөө
3-аас 6 нас хүртэл өсгсөн байх хэрэгтэй гэсэн бас болцлыг тавьчихдаг. 3-аас 3 хүртэлх наснд нь үржилэн аваад 6 нас хүртэл нь өсгсөн тохиолдолд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй ээж маань 50 наснд хүрээд өөрийн хүсэлтээрээ тэтгэвэр тогтоолох боломжтой гэсэн үг. Хүүхдийн нөхцлөөр. За, ер нь одоо нийгмийн даатгалын шимтгэл маань бодлогын хувьд ер нь одоо буурах тий ер нь яг нөгөө эдийн засгтаа төвлөрүүлж байгаа одоо бид нар таад маань бол ингээд нуран дээрээ тодорхой хэмжээнд ачаа үрээд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ магадгүй ингээд за одоо юу гэдэг 26% нь магадгүй одоо 15% болдог ч гэдэг юм уу. Эсвэл одоо за одоо нийт дүнгээрээ гэж бодъё л доо. Тэгэхэд ер нь яг одоо өнөөдөр энэ гарч байгаа тэтгэвэр, тэтгэмж одоо энэ ажилгууд л ингээд маш олон энэ сангууд ер нь тисэж үлдэх, ачааллаа даах тийм ер нь болцоо байдаг уу? Яг ингээд өнөөдрийн нөхцөлд тэгээд хоёр дахь асуулт нь болохоор тэгж буурлаа гэж бодоход тэгвэл одоо энэ чинь нөгөө талаасаа магадгүй одоо хуваараа бизнес эрхэлж байгаа эсвэл сайн дураараа төлж байгаануудын бүгдийг магадгүй бүгд магадгүй ингээ албатан одоо магадгүй малчад хүртэл маань ингээд сайн дураараа биш яг 15%-аараа л төлнө ч гэдэг юм. Ер нь бүгд ингээд нэг 10% төлөй мүлий гэдэг тийм ер нь гаргалгаа нь бас юу байж болох вэ? Одоо санаа нь бизнес эрхэлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа. За энэ албатан төлж байгаа нүүдийнх нь арай өндөр байгаад байна. Тэрийг зүгээр яг ингээд 10, 15 бараг ингээд одоо заримдаа зурагтаар чинь сонсохоор ер нь одоо тэн хагас нь төлөхгүй байна. Нэг цөөхөн хэдэн төлж байгаагийнх нь нуруунд дээр арай өндөр ачаа ирээд байна гэд ингээд шийдлүүд бас зарим нь ярьдаг, зарим нь бас попордог. Тэгэхээр ер нь энэ нэгдүгээр асуулт маань болохоор ер нь яг энэ ингэж буурлаа гэхэд төсөв маань ингээд даах боломж болцоо байд юм. Эсвэл ер нь ингээд боломжгүй юмыг ингээд албаар одоо юу гэдэг яриад идэм юм. Бүр их сонир асуулт асууж байна. Яг юу ер нь шимтгэлийн хувь хэмжээ буурах юм бол одоо мэдээж тэтгэвэр тэтгэмжүүд бол буурна. Одоо тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ бол буурна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө юу тэгэхээр яг эсвэл одоо яг төр усын төсвөөс одоо тэр юм хариуцдаг ч юм уу тийм л юм зах зээлд хийхгүй бол нөгөө даатгуулагч маань тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээ буураад ирэх юм бол нөгөө тэтгэврээдээ бага мөнгөөр авна. Тэтгэмжүүдээ бүр бага болгоно л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө даатгуулагч талдаа бол бас нэлээд хохиролтой болоо явчихж байгаа гэсэн. Бага болохгүйгээр одоо жишээлбэл тодорхой ингээд арай сул төлж байгаа эсвэл одоо нуун даргалуулаад байгаа нөхдүүдийг жоохон илрүүлээд яг тэнцүү төлөвлөн ч гэдэг юм уу. Тим ер нь шийдэл байх боломжтой. Тийм тоо ер нь бас боддггүй л байна л да тий. Яг юу л да. Тухайн үедээ одоо багаар төлөөл нэг тодорхой хугацаа өнгөрнө шүү дээ. Мэдээж баримтын шалгалт хийгдэн. Тэрэн дээр харин эргээл нөгөө нэг төлбөр зөрчлийн асуудал яригдана. Тэгэхээр яг одоо төлөөд одоо юу гэдгийг үннээр одоо байх ёстойгоороо тайлагнаад явж байгаа хүмүүс төр ачаал ирээд ийн гэдэг тий. Би буруу ойлголцлоо. Яг ер нь бол ер нь нөгөө нийт 26%-ийг ер нь бол магадгүй нийтээр нь одоо юу гэдэг 15 болгоод за тэр малчт нь байна уу, сайн дур нь байна уу бүгд л одоо 15%-аараа төлөё гэвэл одоо тодорхой хэмжээнд энэ ч одоо зарим нэг ингээд магадгүй сайн дур гингүүтээ тодорхой хэмжээнд ингээл одоо хувь дансаараа илүү орлого аваад байгаа ч юм уу одоо тодорхой хэмжээнд баримт өгөхгүй ч гэдэм үү ийм асуудал байна л гэж яг хэлж байгаа санаа. Тэгэхээр одоо бодлогынхоо магадгүй хувийг бүгдийг нь одоо магадгүй 15 болгоод гэхдээ одоо тодорхой хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнийг яг ингээд шудраг албан журмаар төлөвлөе гэдэг тийм зүгээр хувилбар байж болох уу гэж асууж байгаа. Тийм. Санаа нь одоо ч ингээд нэг юм бас зарим талаараа сонголт байгаад байна шүү дээ. Нэг тийм албан журам биш. Та ингээ хуваараа бас төлж болно гэдэг ч юм уу.
Яг ер нь бол ингээд бас бүгдийн ер нь албан журмын даатгалд бол ингээд яг нэгдсэн бүх хүмүүсийг бол албан журмын даатгалд бол хамруулах нь бол ер нь цаашдаа бол зөв. Тэгэхдээ энийг бол бид нар бол нөгөө шийдэхгүй тэгээд их бүхий байгууллагуудын тийм бас судалгаа, нотлогоо янз бүрийн юм дээр цуглагдаж энэ юу гарах байх гэж бодож байна. Яг орлогыг бууруулад яг хувь хэмжээг мэдээж буурах юм бол тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ маань буурна. Яг тэгэхээр одоо нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжийн харилцаа маань ерөөсөө зөвхөн орлого дээр суурилж байгаа. За тэгээд тухайн хүний одоо шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамаарж байгаа учраас тэр хүний одоо тэтгэвэр тэтгэмжийнх нь одоо олгох ёстой мөнгөн дүн дээр бол мэдээж бууралт очино. Тэр юу гэдгийг ижил түвшинд байлгах ч гэдэг юм ингээд ийм талаас нь бол бид нар бол шийдэхгүй шүү дээ. Тийм. Мэдээж судалгаан дээр үндэслэнэ. Тийм. Тэгэхээр одоо бас яг тэрийг нөгөө ижил төвшин төлнө гэхээр бас нөгөө нийгмийн бас эмзэг бүлгийн хүмүүс маань байдаг. Тэд нар маань одоо бас яах вэ гэдэг асуудал бас нэгдүгээр тавигдах байх л та. Ер нь бол тийм нэхэр нэлийн бас судалгаа тэр үндэслэл тооцоотой байж ижил нийтээр нь бүгдийн албан журмууд бүх даатгуулагч одоо 18 нас хүрлэл бол бүгдийн албан журмын даатгалд хамрагдана гэд явах юм бол бас нэг өөр юу тодорхойлт гарч ирэх байх. Өрөсгөл болно л гэсэн санаа тий. За ойлголоо. Ойлгож байна. Зөндөө ойлголтууд авч байна. За ерөнхийдөө яг уу өнөөдрийнхөө тийм подкастыг сүүлийнхээ асуултаар тавиад яа гэж бодож байна. Ер нь ингээд хэрв ингээд өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн бодлого хിവэрээ ингээд дараагийн 5 жил 10 жил ингээд үргэлжлэхвэл ер нь одоо энэ жижиг дунд бизнесүүдэд ажлын байр, тэтгэврийн сан ер нь ямар дүр зурагтай байх бол одоо яг хөө миний асууж байгаа санаа маань ер нь ингээд тал аж ахуй нэгж маань төлж чадахгүй эсвэл одоо ийм юу гэдэг нөгөө хуримтлал үүссэн хэвээрээ байх болов эсвэл одоо ер нь энэ маань ингээд нээлттэй болоод ил болоод тодорхой болоод байгууллагууд маань үүрэг хариуцлага ойлголт юм нь сайжраад аяандаа энэ үр маань ер нь багасаад явах болов гэдэг өнцгөөсөө асууж байгаа гэсэн үг. Яг нь нэгсэнд нөгөө бодлого маань ер нь яг суур бодлого, суур энэ хувь юм маань ер нь зөв энэ маань нэг одоо дараагийн 5 жилдээ бол жигдэрнэ. Энэ нь бол өөрөө яг л суур зөв зарчим байгаа гэж үзэж байгаа юу гэж танаас та бүдээс асууж байгаа гэсэн үг. За яг хувь хэмжээний хувьд эх 5 жилд одоо яг энэ байгаа чигээрээ явна гэх юм бол мэдээж одоо ив санааны нэгдэлгээр яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо иргэн бүр ажил олгогч бүр хариуцлагатай байвал нэг тийм амар ачаал нь бол харьцангуй гайг баг. Юу гэдгийг нэг хэсэг нь төлөөл нөгөө хэсэг нь төлөхгүй ингээл нэг ард нь үлдээл ч юм уу тиймэрхүү байх юм бол мэдээж хэцүү болно. Монгол улсын иргэн бүр одоо улс орныхоо төлөө цохилох зүрхтэй мэдээж байх ёстой шүү дээ. Тийм bijээж одоо миний л одоо ганцхан байгуулгал болж ивэл гэсэн хандлагаар хандахгүй ингээл мэдээж нийгмийн даатгалд шимтгэл төлснөөр авч болох бүх үйлчлэгийг ямар нэгэн байдлаар авна. За тийм учраас одоо шимтгэлээ ингээд төлөх ухамсартайгаар төлөх тэр үүрэг нь бол мэдээж байгаа юм чинь яг ингээ хугацаанд заавал ингээл хин хиндээ ингээл асуудал болголгүйгээр ингээд төлөөд ч юм уу ингээд явах юм бол мэдээж юу нь бол харьцангуй гайгүй байх. Гэтэ яг хуу нийгмийн даатгалын хууль тогтоомж дээр мэдээж сайжруулах шаардлагатай хэсгүүд дээр бол нэмэлт өөрчлөлтүүдийг бол мэдээж оруулаад явна. За яг хөө тэгээд энэ 24 25 онд бол бас нөгөө Монгол Улсын эдийн засаг бол бас ерөнхийдөө бол бас нэлийн хүнд болцсон байгаа тань. Яг энэ бол нөгөө ажил олгогч төр бол яг мэдэгдэж байгаа байхгүй. Яг 23 онд бол эдийн засаг сэргсэн. Яг тэр үе бол бас манай нийгмийн даатгалын шимтгэлийн өр бол бас
харьцангуй бас өмнө одоо ковидын үеигээ бодвол бас нэг 50 тэрбумаар л шимтгэлийн үр өсч өмнөх оноосоо бол 50 тэрбум бол өсөж исэн. Тэгэхдээ 24 онд бол одоо 120 тэрбумаар бол шимтгэлийн үр өсөж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр одоо 12 сар энэ он жилийн эцсээр гарах бол арай болоогүй байна. Хэд тоног байна. Тэгэхээр одоо яг хэдэн төгрөгийн үртэй гарахыг бол бас мэдгүй. Тэгэхээр яг энэ оны ингээд яг энэ шимтгэлийн өрийн энэ юунаас харахад бол бас эдийн засаг бол бас нэлээд жоохон хүндэрсэн байна гэдэг л бас харагдаж байна. Тэгээд ер нь цаашдаа эдийн засаг сэргээд ирвэл Монгол бас хүмүүс ажил олгогч даатгуулагч байл бас өөрсдөө ухамсараараа тэгээд ер нь бол нөгөө хууль засан арга хэмжээнүүдэд өөрсдөө тэр одоо тий даатгуулагч байгаа эрх үүрэг ажил олгогчийн эрх үүргээ бол хэрэгжүүлээд явах байх л гэж бодож байна. Би бас нэг юм нэрээ нэмээд асуучих гэж бодож байна. Энэ нийгмийн даатгалын шимтгэл дээр ер нь одоо өршөөл гэдэг зүйл өмнө нь ер нь хэрэгжиж ийсэн үү тий? Энийг нэг асуучаа. Хоёрдугаарт ер нь энэ өршөөл гэдэг зүйл татвар дээр бол нэг өмнө нь 1-2 хэрэгжиж ийсэн юм байлээ. Яг нөгөө одоо бүр нууцын зэрэгэлд оруулж агаад нэг за яадсан. Тэгэхээр ер нь энэ өршөөлтэй холбоотой байс ер нь ойлголтыг нэг цэглээд авчий гэж бодож байна. За нийгмийн даатгалын шимтгэл бол өршөөл гэж бол байхгүй. Түүхэндээ ерөөсөө байгаагүй. Ер нь бол байхгүй. Яг гэвэл харин нийгмийн даатгалын хуулинд бол нийгмийн даатгалын шимтгэлийн үр бол хөв хилцэх хугацаа байна гэж заасан байдаг. Яагаад ингэж яах вэ гэхээр ард нь нөгөө даатгуулагч. Одоо жишээлбэл одоо ингээд хаяа явчихж байгаа даатгуулагч байна. Тэр ажилласан жилүүд нь орохгүй. Эсвэл ингээд маш их даатгуулагч хохирж байгаа учраас энийг бол өршөөх бол ямарч боломжгүй. Тий. Зөв. За албал. Окей. За тэгвэл энэ хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Тэгээд маш сайхан сонирхолтой бас эмгцэгцтэй яриануд өгсөн та хоёртоо бас их баярлалаа. Баярлалаа. Тэгээд эцэст хэлэхэд бол бас ажил олгогчтой бол даатгуулагч толгойн нийгмийн даатгал бол таны бас амьдралын баталгаа юм шүү гэдгийг хэлье. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За түр байж байгаа. Гайгүй ер нь өөр нэмэх санаа байсан уу? Та хоёрт маань. Энэ нэг завсралцсан уу тий? Чи бас нөгөө одоогоор юунууд хэлчихмээр юм шиг. Нөгөө хүнд хортой нөхцлүүдийн тэтгүрийг. Тэгээд түрүүн тэр нөгөө юун дээр ярьж байхад нөгөө шууд үргэлжлүүлсэн. 22 жил гээд ярьсан. Тэрийг бас нөгөө яах вэ? Шууд ярьчих уу? Тий. За. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу одоо өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгч алдсны тэтгэвэр гэдээ 3 төрлийн тэтгэвэр олгодог гэд ирсэн. Өндөр насны тэтгэвэр маань хэвийн одоо хөдөлмөрийн хэвийн нөхцөлийн буюу одоо энэ оны хувьд 22 жил ажилласан даатгуулагч маань эрэгтэй 60 настайдаа эмэгтэй 55 наснда тэтгэврээ тогтоолох боломжтой. Ажилласан хугацаа нь 22 жил хүрээгүй тохиолдолд тухайн даатгуулагчийн тэтгэврт гарах нас маань одоо хойшоо ухраад эрэгтэй даатгуулагчийн хувьд 62 наснда, эмэгтэй даатгуулагчийн хувьд 57 наснда тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. За өндөр насны тэтгэвэр маань одоо саяны миний ярьсан болохоор хэвийн нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэдэг маань болохоор газрын дор ажилласан, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан, хүнд нөхцөлд ажилласан за тэгээд дээрэс нь одоо нөгөө урлагийн байгууллагад ажилласан, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалтанд ажилласан. За тэгээд малчны тэтгэвэр гэдэг байгаа. Малчнаар ажилласан. За тэгээд олон хүүхдийн нөхцлөр гэсэн ийм нөхцлүүдээр одоо тухайн даатгуулагчийг одоо 20 ба түүнээс дээш хугацаанд одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаад тухайн нөхцөлдөө одоо ажилуул зохих хугацаанд ажилласан даатгуулагчийн насын одоо 5 жилийн өмнө одоо өөрийнх нь хүсэлтээр тэтгэвэр тогтоох ийм тохиолдол тулс байдаг. Зөв. Энэ хүсэлтэд хүн өөрөө шийдвэрлэнэ. Мэдээд хүсэлтэд өгөх ёстой юм байна тийм. Одоо юу гэдгийг 3 хүртэл наснд нь одоо хүрчлэн аваад ч юм уу тий хүүхдийн 6 нас хүртэл нөсгсөн одоо ээж маань 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 50 наснд хүрсэн байлаа гэж бодоход тухайн ээж маань одоо өөрийнхөө хүсэлтээр хүүхдийн нөхцлөөр тэтгэврээ тогтоолох боломжтой л гэсэн үг. Тий. Зөв. Окей. За бас энэ дээр нөгөө хөдөлмөрийн хүнд нөхцөлд нийтдээ 20 жил ажилласан нийтдээ. Үүнээс нөгөө 12 жил 6 сар нь
эрэгтэй даатгалагчийн хувьд бол 55 настайд эмэгтэй даатгалагчийн хувьд бол хүнд нөхцөлдөө 10 жил ажилласан бол 50 настайдаа бол бас тэтгэврт гарах боломжтой. Тэгэхээр нийтдээ нөгөө 20 жил шимтгэл төлсөн байх гэдэг болцол бол заавал хангагдсан байх хэрэгтэй. За бас газрын доор нөгөө хортой халуун нөхцөлд ажиллаж байгаа даатгалагчийн хувьд бол нийтдээ 20 жил, үүнээс 7 жил 6 сар нь эмэгтэй байх тийм. 7 жил 6 сар нь эмэгтэй даатгалагч 50 настай тухайн нөхцөлдөө тэр 7 жил 6 сарыг хүнд хортой халуун нөхцөлд ажилласан бол 50 настайдаа тэтгэврт гарах боломжтой. Бизнесээ томруулалтын төрийн бас байгууллагаас гаргадаг терминал подкаст маань өнөөдөр нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын шимтгэл хураалтын арга зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн азмаа. За мөн бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын тэтгэврийн даатгалын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Сосор Бурамнаар өнөөдөр оролцлоо. Тэгээд та бүгд асуулт хариулт санал сэтгэл байвал комент хэсэгтээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа.